Энэ хэсгээ ч гэсэндээ за би бичээд эхэлсэн шүү. За энэ хэсгээ ч гэсэндээ хоёлаа юутаж биччихлээ. Тэгээд юу яа. Эдитэн дээрээ те яндалчээ те. Тэгээ ер нь хоёлаа аль болох ихтэй хоёлаа эдит арахгүй бол шууд явахыг хичээн шүү заяа. Тэгэхээр гоё юм байлаа. Харааш юу хэлэхгүй шүү за. Алгалаа андаа. Хараашаа үг баг ашиглаж хоёлаа эдит бага оруулна гэсэн үг. Окей. Тэгэхгүй бол бас ном уншдаг бүх охтууд ижиж ямар бүдүүлэг юм бэ гэдэг хүмүүс. Хоёулаа дарамжлах болно. Окей. За эхлэв. Юу гэж хэлэх үү? Хай гэж хэлэх үү? Сайн байцгаана уу гэж хэлэх үү? Сайн байцгаана уу? Гэгэн тунгалаг өдрийн мэндэ. Би ингээд найзтайгаа подкаст хийхээр өстөндөө маш их баяртай байна. Би таяр аягүй их юм илэрч бадарч юм аа. Тэгээд өөрсдөө хоорондоо ярьдаг юм аа. Сүүлрүүгээ хоёрт хангалтгүй санагдсан учраас олон дүмдээ хуваалцахаар шийдлээ. олон дүмдээ хуваалцахаар шийдэ байж байна. Гэтэ бас хийцгүй ингээд хоорондоо ярьдаг юм аа. Ярихгүйгээр те. Тийм бас ингээд хэрэгтэй те. Зүгээр нэг намыг хэлж биш. Яаж ойлгож те мэдэрч уншаасаа гэж одоо хүссэндээ юм уу те. Тэгээ бас магадгүй те бидний ингээд одоо намнаас мэдэрч байгаа бодол мэдрэмжүүд бас те бусад хүмүүстэй хуваалцах юм бол гоё одоо мэдгүй нэг тийм хуваалцмаар байдаг сэтгэл ч юм уу те. Тийм одоо нэг тийм хүний ярих хэрэгцээ яасан ч дуусдаггүй юм шиг. Аха. Үнэ. Би бас надад болохоор ер нь бол подкаст хийх санаа сэтгэл баг 2 жилийн өмнөөс байсан байхгүй юу. Тэгээд яг хинтээ яаж юу ярьж хийх арга учир ивэ ерөөсө олохгүй яваад исэн. Тэгээд би чинь бас нөгөө Марл гэ манай найз зохиолч найз охин байгаа. Тэр мөрөнтэйгээ те ярьж исэн өмнө нь подкаст хиймээр байна. Яаж хийх вэ? Хуйлаа ингээд хост болох юм болох уу гэд тэгж ярьж исэн. Тэгээд ер нь ярианаас цаашгүй явж агаад тэгээд одоо ингээд нэм номын блог хөтлөөд те 2 жил гарсан болчлоо. Гэтэ тэрэн дээр ингээд миний номын контентууд чинь нөгөө дандаа текстээр ордог. Текстээр ордог болохоор би бас хайдаа ингэж яг ам хэлээрээ те хүмүүс ном унсан номынхаа тухай хуваалцмаар маш их санагддаг. Яг ингээд яриад те хүүшээ би энэ ном унсан чи надад ингэж санагдлаа. Ийм мэдрэмж төрлөө гэд. Тэгээд дээрээс нөгөө инстаграмын капшн чинь текстийн хязгаартай байдаг штэ те богинохон текст ордог. Нэг тийм ууртын мордгүй. Тэгэхээр яг тэр ууртын мордггүй тэр богинохон зайд яг өөрийнхөө сэрэл мэдрэмжийг багтаана гэдэг чинь бас асуудал болчихж байгаа. Тэгэхээр ерөнхийд нь би өөрийнхөө мэдрэмжийг ингээд бичээд тахаар чинь сонион. Тэгэхээр тухайн номыг танилцуулна те зохиогчийн тухай танилцуулна. Хүмүүст яг ямар үр ашигтай вэ гэдэг яг тэр нэг гол point message-ийг тэрэн дээр багтаадаг. Би бас жилийн өмнө нөгөө театрт ажиллаж байхад театрт одоо үзсэн жүжигүүдийн талаар тэ ингээд айгуу тийм гүнзгий ухаж ярмаар амар их санагдчихсэн. Жишээ нь ингээд Шадар 3 зэрэг гэж жүжиг байхад тэ тэр надаа ягаад ч юм эмэгтэй хүний тухай жүжиг юм шиг санагдаадсэн тэ. Магадгүй нөгөө жүжигийн тавилт нь амар тийм болцсон бах л та. Тэгээд тэр одоо тэндээс ингээд мэдэрч байгаа эмэгтэй хүний зовлон шаналлын тухай тэ эмэгтэйчүүдийн байраар эмэгтэй хүн батхан үзээсэй гэж санагдчихсэн сэтгэл мэдрэмж ч юм уу те. Тэрийг айгуу гоё тийм цэгцтэйгээр ингээ хүмүүст айгуу хуваалцмаар санагдаад кино үзсэн те театрч жүжиг үзсэн ном уншсан тиймэрхүү юмнуудаа ярьдаг подкаст хийхээс ингээд тухайн үедээ бас хамт ажиллаж байдаг ах эгч нартай яриа явжсэн. Тийм тэгээ одоо ингээд эхэлж байгаадаа баяртай байна. Наад ч гэсэн баяртай байна. Манай гинэнээс надад санал тавьсны үднээс. Тийм. Подкаст хийхээр зориг шуулуудаад одоо өнөөдөр анхныхаа дугаарыг бичиж байна тий. My Melted Library гэд манай найз Instagram-тай байгаа. Би болохоор Gene Classico, Gene Classico гэд Instagram-тай байгаа. За тэгээд бид хоёулаа ер нь бол утга зохиолын анги гэсвэсэн тий. Зохиолчийн анги бол төгссөн байгаа. Яг тэгээд өөрөө яг бид хоёр тий зүрхэндээ галаа тэгээд тэгээ юу ч гэсэн манаа л явж ин да. Зүрхнийхэн галыг манаа л явж ин да. Тий. Тийм. Бид хоёр чинь оюутан болоод анх танилцаад 2014 онд анх оюутан болж исэн. Тэгээд тэр цагаас хойш найзалч нөхөрлөж яваад одоо ингээд 11 дэх жил рүүгээ орсон байна. Тий. За 11 дэх жил шүү дээ тий. Тэгээ одоо ингээд эхнийхэн дугаар дээрээ
манай My Melted Library найз маань санал болгосноор чиний нэрийг арай төвчилчихгүй. Харин тийгээ хоёулаа миний нэр юу гэж ярих вэ? Харин тий. Арай уртай байна. Арай уртай байна. Би бас сонссон. Дуустгуунаас миний нэр бүр ингээд яваад идэв. Юу гэж ярих вэ хоёулаа миний нэрийг? Зүгээр Софигоор ярьчих юм уу? Тэгээ Софигаар ярьчих. За Софи найз маань болохоор ингээ Милан Кундерэг санал болгосны дагуу бит хоёр ингээ тий. Өнөөдөр Милан Кундерэгийн талаар ярих гэж байна. Милан Кундерэгийн төвчийн аргагүй хөнгөн оршихоо гэдэг романы талаар ярих гэж байна. Ахаа тэгээд би яагаад Милан Кундерэг санал болгосон бэ гэхээр миний хамгийн сүүлд баг уншсанаас сүүлд уншсан 2 3 дахь ном байсан. 2 номын өмнө уншсан гэсэн үг байхгүй. Гэхдээ би энэ номыг бол анх 17 онд орчуулагдаж гарч байхад нь Takta Publishing орчуулж гарч байхад нь яг тухайн үед нийлэн дээр нь би ажил таарж байсан оюутан байсан 3 дугаар курс байсан. Тэгээд манай багш нөгөө Takta Publishing-ийн тий нөгөө номын нөхдүүд хоорондоо тэгээд номын нийлэн дээр зогсоод хүүхдээ нүгэд англиас асуугаад тэгээд Арго бит хоёр яг номын нийлэн дээр ажиллаж өгчээсэн аахгүй тусгаж өгчээсэн. Тэгээд тэр үед чи юу чигээ явж ирсэн юм. Би тэгээд чи эмород явж ирсэн болоо. Ямарч зав зайтай яг сургууль дээр би юу байсан сул хийсэн Арго бит хоёр ирсэн аахгүй. Тэгээд бит хоёр нийлэн дээр нь тэр нөгөө сан тасарт одоо санаж байгаагаар баг тэмдэглэсэн баг. UB Comedy-гийн сан тасарт нийлэн болоод тэгээд бит хоёр яг нийлэн дээр нь тусалж өгч ийсэн. Тэгээд тэр үед тэгшээгч надад энэ төвч арга хөнгө оршихуй болоод нөгөө Франц Кафкагийн хувирал хоёр өгчээсэн байхгүй Арго бит хоёр туйланд нь галгал. Тэгээд яг тухайн үед юу яжсэн. Анх удаа 17 онд одоо энэ төвч арга хөнгө оршихуйг уншиж ийсэн. Тэгээд тэр үед уншаад бол би бол яг үнийг хэлэхэд ойлгоогүй. Зүгээр яг тухайн үеийнхаа сэтгэл хөдлөлөөр би уншаал гол дүрийн 2 эрэгтэй эмэгтэй хоёр байгаа шүү дээ тий. Тэгээд Тереса хин Томас хоёрын Тересаг би өрөвдөл Томсыг үзээ ядаад энэ ямар хогийн залуу вэ те. Тэгээ хөөрхий Тереса ямар өрөвдөлтэй юм бэ? Ийм залууд ингээ хайртай гэж явсараад сүүлд нь хоёулаа үхээд дуслаа л гэдэг тийм сэтгэл мэдрэмжтэйгээр номыг уншиж дуусгаж исэн. Тэгээд тэр чигтний юу нэг ингэж үлдээчээд сая энэ жил Номын баярын өмнөхөн гэдэг чинь те арай нэг сар хүрээгүй 2-7 2-3 хоногийн өмнө уншаад тэгээд хүмүүстэй бас хуваалцсан Instagram дээрээ тэг хүмүүс бас хүрсэн. Тэгээд нилээ ярих юм ихтэй гоё өргөөртөг агуулгатай ном шиг санагдаад тэгээд би гинэ найздаа санал тавьсан. Тэгээд гинэ найз маань бас хэлж аваад номоо бас авчирсан байна, уншсан байна. Тэгээд баярлж байна. Тэгээ би ч гэсэн ер нь бол манай Софи найз санал болгоогүй болвол те шидүүч шидчихээр ном байлаа гэж. Шидчмээр л нилээ санагцаа яг үнэхээр. Гэтэл яг те эцэст нь ингээд дуусталнтэй ингээд уншихад бол алга уруулж байгаа байхгүй юу? Алга уруул утга санаа те энэ ямар гоё уянгатай ном байваа. Тийм мэдрэмж төрүүлж нэрээ үнэхээр ингээд байр цугаад уншиж дуусгасны дараа их тийм тагнаад амтагдчих шүү. Тий. Ямар санагдав? Гол поинтууд нь чиний хувьд юу байв номын? За хэлмээр хүмүүст хуваалцмаар хэсгүүд нь тий. Хүмүүст хуваалцмаар санагдсан зүйл гэвэл зүгээр яг би зүгээр одоо байгаа зүгээр хамгийн том мэдрэмжэл хуваалцъя л та. Би ингээд сайхан салж байгаа штэ тий. Тий салтын дараа тэгээд ер нь бол миний буруу юу байсан гэж байгөх бацсан. Тий ер нь миний буруу юу байсан бэ? Тий. Тэр хүнд ч буруу байгаа, надад ч буруу байгаа. Гэтэ миний буруу яг юу байсан бэ гэж бодоход би энэ намайг ингээд эхлээс нь ахуулаад уншаал дуусна дуустал нь би Тересагаас өөрийгөө олж хараадсан байхгүй юу? Тереса тэр чигээрээ л би юм шиг санагдаадсан. Би яг л ингээд нэг сагсанд хөвж усан дээр хөвж ирж байгаа хүүхэд шиг эрэгтэй хүнд хайрлагдахыг хүсдэг. Тий. Тэгэл яг Томс дээр очиод гэтэл Томс нэг бүтгүүгээр тий. Эвгүй. Тий ингээ байгаад байдаг. Тэгээд тэнгуэл би намыг уншиж эхлэхдээ бол зүгээр үзээ ядал эхэлж байгаа байхгүй юу? Тий. Тэгтэл ингээд намыг ингээд уншаад хамгийн сүүлийн бүтлэг дээр ирэхэд энэ Тереса өөрөө Томсыг хайрлах чадаагүй өнцгөн энэ дээр гарч ирж байгаа байхгүй юу? Тереса өөрөө бага насны трауматай
сэтгэл нь яг ингээ те өөрийгөө хайрлах тал дээрээ яг юм онгорхой сав шиг болсон. Нүхтэй доороо нүхтэй сав шиг болсон. Тэгээд Томсоос намайг хайрлаад өгөөч ээ. Би чи өрөвдөлтөй хүн шүү дээ. Миний ийм ч юм хөөрхөн байгааз, тийм ч юм хөөрхөн байгааз би ч одоо чамайг бүхэл зүрх сэтгэлээрээ те ингэж их хайрлаж байгаад чи яагаад намайг хайрлаж чадахгүй юм байгаа бэ? Гэдэг үнцгийг Тереза өөрийнх нь зүгээс тавьсаар ирсэн. Гэтэл Томсын үнцэг Томс нөгөө талд юугаа гаргаж тавьсан энэ хайрын төлөө те. Тийм тэгтэл ингээд Томс өөрийнх нь насаараа эзэмсэн мэрэгжил мөрөөдөл зориг мессасчлчийн ажил те яг хуу Томс навшээсэн үнэн боловч те навш гэдэг үг хэлж болох байлаа. За тийм байсан үнэн боловч эцэстээ нөгөө талд болвол юу л ална буцаж ингэж те Терезагийн төлөө ирсээр л байсан. Дандаа Терезагийн араас хөдөлдөг, Терезагийн араас нүүдэх те. Тэгээ явсаар хагаад энэ ийм өгүүлбэр байгаа хгүй юу? Тереза Томсын хайрыг шалган сорж араасаа цөхрөлтгүй дагуулсан чирсээр эцэст нь ахиж хизээч мэдслийн утга барихааргүй мойны хуруутай буурал өстэй ядруухан жолооч болгож байж л санаа нь амарчээ гэж байгаа аахгүй юу? Энэ үг болвол яг үнийг хэлэхэд зүрх рүү орлоо. Тэ эн чин чиний буруу штэ. Тэ ингэж яагаад ингээ хүнийг тэ ингэж одоо өөртөө итгэл байхгүйгаасаа хүний өөрийгөө хайрлаж байгаа хайр нь ингэж те одоо юу юм дээ эцэс төгсгөлгүй цаад бартай сорилт тавьж байгаа юм бэ. Тий чи надад хайртай юм уу? Хайртай юм уу? Хайртай юм уу? Тий тэгээ эцэст ингээд алга ураад нөгөө талд харангуул Томс барыг Терезаг илүү хайрлсан юм шиг те. Тий ном ингээд дуусгаад те бас ингээд хоёрдугаар амар сонир санагдсан зүйл нь штэ тийм. Сабина. Тереза Томс хоёрын үхлээ гэдэг захидлыг аваад надад амар хатаархаж байгаа юм шиг санагдсан байхгүй юу? Тий. Тэгээд тэгсэн чинь тэр мөчөөс эхлээд энэ ном амар романтик болсон юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тий. Яг энэ хатаархмаар юм шиг хайр дурлал нь яг юу юм бэ гэдгсэн чинь ингээд хичнээн ингээд юм дотроо маргаантай, зөрчилтэй, наануу цаануутай салдаг нээлдэг те байсан ч гэсэн Томс Тереза хоёр эцэст нь хамт байсаар агаад өгсөн байж тээ. Хамтдаа өгсөн байж тээ. Энэ нэг тийм романтик те. Тэгээ ном нь ингээ яг дуусахтаа нэг тийм гоё төгөлдөр хийлмэл дуграал хамтдаа тэрвэрлдээл те. Нэг тийм романтик сцен дээр дуусч байгаа юм л да. Сабиныгийн өнцгөөс одоо тэр хоёр ингээд ингээд энэ хоёр үнэхээр хатаархмаар хайр дурлалтай байж энэ хоёр өвчлээ гэж харагдаж байгаа боловч номын өнцгөөс харах юм бол Томс Терезагийн хоёрын амьдрал яг энэ романтик байдалтайгаа тий хичнээн ч удсан юм бүү мэд. Энэ хоёр хідэн чичил эмээ уултлаа романтик амьдэрсэн юм биш үү гэж санагдахаар юм шиг тий. Тийм романтик байдлыг үзүүлж байгаанаас надад амар гоё санагдаж байна. Тийм нэг тийм эргээд л ирдэг хайр дурлал гэх юм уу одоо юу гэх юм те тэгж санагдаж байна. Надад бол яг ингээ хайгуу хамгийн одоо хүчтэй мэдэрсэн 2 point бол бас энэ хоёр байлаа. Тэг яг уу 3 дахь хариул арай л урталчих гээд байна. За найз ярих уу гэсэн. Надад болохоор ингээд чамайг сая ярьж байхад л ер нь бас орж ирж ийн л да юм бодол. Одоо ингээд энэ дотор ч нөгөө нэг Тереза гарч байгаа, Сабина гарч байгаа. Тэгээ манай нөгөө Франц ихнэр хэм бэ? Мари Клод гарч байгаа. Тэгээ эмэгтэйчүүдийнх нь одоо юм хайр хандж байгаа хандлага одоо хүнийг хайрлаж байгаа гэж байгаа тэр ертөнцийн тий хайрын хэлнэ. Хоорондоо адил төстэй юм шиг мөртлөө өөр. Гэтэ надад ингээд эргээд бууж байгаа яг үр дүн ижил төстэй ч юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоо жишээ нь Тереза бол ингээд яраалгүй савшгал байж тээ тэр сэтгэл нь. Ерөөсө хандаггүй цаддаггүй тий. Өөрийгөө хайрлах сэтгэл нь ч юм ба тий. Ерөөсөө ингээд нэхээлэдэг хизээч тэрэнд хандаггүй. Уг нь бол ингээд бас Томс бол өөрөөрөө хайрлаад байгаа байхгүй Терезаг. Тийм бас тэрэнд ерөөсөө ханж үзээгүй. Сэтгэл нь яаж юм хандаггүй. Тэгэнгүүт Сабина болохоор бас ингээд нэг юм ирчүүдээ утсан хүүхэлтэй мэт байлгадаг тий. Алинд нь ч бас ингэж чин сэтгэл зүрхээ гаргаагүй нэг юм хайрын төвшөө авалт мэт ханддаг. Тий. Одоо тэр хүүхд насныхны амьдрал дээр гардаг штэ мэн хүн яадаг үлээ би буруу санаад байна уу нөгөө аав нь аавынхаа үгнээс зөрүүдэлж явсараад тий.
Тэгээд яадаг мадаг өөрийнхөө амьдралыг өгөө зураач болдог малдаг. Аав нь болохоор өөр мэрэгжил эзэмш энэ тэрийг гэдэг лөө. Тэгээд өөрийнхөө тэр аавынхаа үгнээс зөрүүдэлж явсараад зураач болоод тэр нь амжилттай мэт юм шиг боловч яг тэр аавдаа ханддаг байсан хандлага нь амьдралд нь учирсан бүх эрчүүдэд нь гараад байгаа байхгүй тий. Яг тэр хандлагаараа амьдралдаа учирсан бүх эрчүүдэд хандаад идэг нэг тийм тоглоомч юм шиг тий. Мэри Клод болохоор маш тийм хатуу юм ихтэй юм шиг нөхөртөө. Ерөөсөө ийм нөхөр нь Мэри Клодоос ямар ч тийм одоо мэдрэмжтэй эмзэг байдал, романтик байдал, хайр дурлалын тийм гоё талуудыг ерөөсөө эхнэрээс олж хардаггүйсэн. Эхнэр нь болохоор яг л нэг юм гүлхөр ийм нэг хатуу бит шиг нэг тийм мэдрэмж төрүүлдэг байсан учраас Сабина руу Франц ер нь бол явж байгаа шүү дээ. Тэгээд Сабинад Франц дуурлахдаа Франц ингээд өөрийнхөө төсөөл дотор яваад идэг. Дурлаад идэг. Би одоо энэ үйлдэлийг хийсэн бол Сабина магадгүй миний энэ үйлдэлийг харчаад ингэж бодох байсан баг та. Надаар бахарах байсан баг та. Баярлах байсан байх та. Гээл өөрөө төсөөлөл янз бүрийн юмнууд яваад идэг. Өөрөө романтиклал ингээ яваад идэг. Тэнгүүд ингээд яг тэр эмэгтэй дөрүүдийнх нь нөгөө хайранд хандж байгаа тэр хандлагыг мань энэ күндээ маш тийм гоё нарийн уралж өгсөн юм шиг надад санагдаад байгаа байхгүй тий. Ерөнхийдөө нэг юм эмэгтэй хүмүүсийн хайранд ханддаг юм хувилбаруудыг гаргаад төвшүүлээд тавьсан юм шиг тий. Тийм байна. Тийм юм шиг надад санагдаж байгаа. Тэнгүүд энэ хувилбарууд бол угаасаа юм нийгэмд байдаг нийтлэг хайрын хэлүүд байгаа байхгүй юу? Эмэгтэй хүмүүсийг харахаар. Угаасаа одоо бидний эргэн тойронд ийм хүмүүс байдаг штэ тий. Ерөөсөө хандж цааддаггүй хүмүүс ярьдаг штэ. Одоо тэр маань үнэхээр дажгүй хүнтэй суудсан даач гэдэг юм уу те дажгүй найз залуутай да найз залуу нь ингээд гайгүй хүн байдаг да гэж ярьдаг боловч яг эмэгтэй хүнийх үнцгийг сонсохоор болохгүй байна те тэ намааг ингэхгүй байна бараг л хайрлахгүй байна гэж гэдэг. Тэнгүүд тийм бас яг юм нэг ханд цаддаггүй хайранд ханддаг тийм эмэгтэйчүүд нийгэмд амар нийтлэг байдаг байхгүй тий. Нөгөө эрэгтэй нь болохоор нэг өөрийнхөө өнцгөөс л хайрлал байдаг тий. Өөрийнхөө нэг тийм мэдгүй одоо тэр гэтээ ер нь бол хоёлаа нэг өмнө нэг ярьсан штэ тий. Яг хоёлаа одоо эмэгтэйчүүд дээр ярьсан дээр гоё эмэгтэйчүүдэд төвлөрөөд ярьчээ тий. Би нэг юм санаа төвшүүлсэн штэ. Одоо бит хоёр ингээд бас айгүй орд их айгүй сонирхдаг. Тэгээд Милан Кундераг ингээ хаарсан чинь мань хүн өөрөө хоньны орд орж таарлаа. За хоньны оролд бол хизээч те одоо ингээд амраг садангаа ар хурдуур нь тавиад те хураа яваад ахааргүй орд байдгаа. Гэтэл яагаад ийм сонин те ийм хөнгөн явдалтай юм шиг ном бичсэн болоо гэд би бодсаахгүй битээр тэгээ ярилцсан. Тэгээд тэгж жагаад ингээд би ийм ингэж татраа бодсон. Милан Кундера өөрийнхөө одоо дурлж исэн эмэгтэйчүүд те хайртай болж исэн эмэгтэйчүүдийн талаар бичсэн болоо. Энэ хүн надаас яваад ийм эрэгтэй хүнтэй уулзсан баг таа. Я баргалчилтэй. Гэтэ ингээд нөгөө нэг тэр нэг тийм уран зохиолын те одоо өөрийнхөө харилж исэн эмэгтэйчүүдийн талаар бичсэн юм шиг санагдсан байхгүй юу? Тий зүгээр л одоо ингээд тэгэж мэдэрсэн бах та тэгжэл хүнийг хайрладаг байсан бах та гэдэг өнцгөөс тэр эмэгтэй те. Тий тэгэж санагцсан. Тэгээд хоёлоо нөгөө ярьжсэнараа ордууд арих бааж. Тийм тэгэхээр битээр ингээд анх угаасаа л битээр оюутан авах цагтаа ингээд те дүр бичих ном дүрс судалгаатай холбоотой хамгийн их сонирхож ирсэн зүйлсийн нэг бол ордын зан чанар төлөв те зан төлөв бол байсан. Тэгээд бит хоёр ярьсан тэрээсээ бол миллиард байсан юм шиг байна. Тий. Тэгээд хоёлаа чи нөөрөө Сабиныг болохоор жинлүүр байсан юм шиг байна. Томс бол жинлүүр байсан юм шиг байна. Сабина болохоор хумах байсан юм шиг байна. Тэг Мэри Клод бол тэ нэг охин ч юм уу эсвэл хилэн цэсэн баг. Тий. Бит хоёр тэгж батсан. Франц загас байсан баг. Тий, Франц бол ялчгүй загас хөрх юм. Тэгээ өөр хин гардаг үлээ. Энэ идэл гарч байгаа. Тийм идэл гарч байгаа тийм. Тийм битээр тэгэж ярьсан. Тэгээ тэр бол бас айгүй сонирхолтой байсан яг үнэ гэлгээд. Тийм. Тэгээ дээрэс нь нэмээд хөөхий бас эмэгтэйчүүдээ л бас буруутгаад байж болохгүй. Одоо энэ хоёр эрэгтэй дөрүүдийг ярих юм бол те Томс Франц хоёр бол өөрсдөө маш их асуудалтай залуучууд байгаа. Асуудалтай. Тийм. Одоо жишээ нь Томсын талаар битээр ярьсан байхгүй юу? Битээр одоо угаасаа ер нь бол энэ номын талаар ярих та.
Номын үйл явдлыг одоо угаасаа зарим нэг хэсэг нь ярихаас өөр арга байхгүй тий. Спойлер энд бол орно. Гэхдээ бид хоёр улаан цайм ингээд номыг ингэж эхлээд ийм үйл явдал гараад ийм дөрүүдтэй ингэж дуустдаг гэж ингэж тэр номыг ярихгүй одоо хүмүүс унших сэтэл төрүүлэхийн тулд тий дундуурх одоо бид хоёрын гол ийм point болсон тий. Тим хэсгүүдийг спойлертохоос өөр арга байхгүй. Тэгээд манай Томс бол ерөөхдөө нэг ийм явдал судал ихтэй нөхөр байдаг байгаа тий ном дээрээ. Тэгээд Тересагаас өмнө Томас ерөөсөө эхнэр хүүхэдтэй штэ маань нэг том хүүтэй тий эхнэрээсээ салаад тэгээд баг ийм их чөлөөтэй мэдрэмж аваад тэрнээс хойш маань хүн ерөөсөө дахиж хүнтэй ингэж тий нөгөө нэг унтсан эмэгтэйчүүдтэйгээ тий өглөө үр цайлгадгүй гэдэг байгаа штэ манай Томас чинь тий тэгээд эмэгтэйчүүдтэйгээ ерөөсөө л унтдаг тий тэгэл салдаг нэг тийм залуу байдаг. Тэгээд Тересатай уулзраад мань хүн тэр эмэгтэйг химжээлсгүйгээр те нөх хязгааргүйгээр хайрлах юмсан те тэр эмэгтэйг хамгаалах юмсан гэдэг тэр мэдрэмжинд маш хүчтэй гүн автаад тэрэндээ өөрөө ч шоконд ороод те би дахиж ийм мэдрэмжийг бараг мэдрэх байсан юм уу гэд Тересатай ингээд хамт амьдардаг тэр хоёр. Гэвчиг мань хүн нөгөө нэг хүүхэн шуухныхаа асуудлыг ерөөсөө барьж чаддаг байхгүй тий. Хүүхэн шуухантайгаа орооцолцоор л байдаг. Гэтэ Тересад хайртай гэдгээ мань хүн өөрийнхөө илэрхийлсээр л байдаг. Тэгээ тэр хоёрын харилцааг одоо орчин үеийн бид нар унших юм бол нөгөө токсик гэдэг тий. Toxic relationship гэдэг тэр категорид багтахаар л ерөөдөө тийм нэг хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хосын тухай л үйл явдал гараад байгаа байхгүй юу? Тэгээд мань хүн одоо тэр хоёр чи ингээд өчнөө юм болж байгаамаа дундуур. Тэгээд номын 3-1-т ороод 3-2-т ороод ч илүү нэг ийм үйл явдал гардаг юм. Томас Тереса хоёр маань хөдөө тосон руу нүгээд Тереса болохоор за би одоо чиний ерөөсөө хүүхэн шуухны асуудлыг дийлхэ боллоо тий. Нэг бол ингээд хуйлаа салъя, нэг бол хуйлаа хөдөө тосгон руу нүя гэд. Тэгээд Томас зөвшөөрөөд ажил төрлөөсөө гараад мань хоёр хөдөө тосгон руу нүүдэг. Гэхдээ тэр үйл явдал чинь тосгон руу нүүсээ хойноо гардаг билүү? Нүүхээс өмнө тийм юм болоо тэр хоёр тосгон руу нүүдэг шүү дээ. Найз нь мэдэхгүй шүү. Мэдэхгүй байна, санахгүй байна. Тэгээд юу яадаг байхгүй. Би тэр хэсгийг бас юу ячжээ. Би чи нөгөө нэг номыг ингэж амар зогсоо цаг уншдаг. Яг араас нь би ухсруулж уншдаг болохоор сүүлийн үед би бас юм номын үйл явдал айгүй их нөгөө нэг юу яадаг тогтоохоо болчиход байгаа. Ер нь тэнд амар хойл салдаг болцсон. Тэ? Яг дарааллынхаа дагуу үйл явдлын дарааллыг ингэж хойл салдаг болчиход байгаа шүү хүмүүсээ. Тэгээд юу яагаад нэг ийм юу гарт юм аа. Тереса Томас нэг ингэж хэлдэг байхгүй юу? Орой ингээд тэр хоёр цувтаа унтдаг штэ тий. Нэг оронд мэдээж хамтдаа унтчихаа. Тэгсэн чинь ингээд Тереса ингээд нэг хэсэг Томсын хажууд ерөөсөө унтчих таа болчихдог байхгүй юу? Унтгаа ихтгэр л ингээл илдэг бус юм бодогдол нойр нүрэхгүй дээ ингээл амар тухгүй байдал мэдрээд сүүлдээ Тереса юунаас болоод ингээд тухгуйтаад байгаагаа Томас үннээр нь хэлдэг байхгүй. Тэгсэн чинь тэр нь юу байдаг вэ гэдгсэн чинь манай Томсын нөгөө нэг толгойноос нь эмэгтэй хүний нөгөө нэг хөдөө явахаас өмнө тийм умдагны одоо ингээд өснөө үнэртэй тана тий. Чиний толгойноос ингээд эмэгтэй хүний ингээд умдагны өснөө үнэртэй байна. Тэр үнэрийг чинь би үнэрж чадахгүй байгаа учраас би унтаж чадахгүй, үнэрлээд унтаж чадахгүй байна. Тэгээд чи нэг бол ингээд усанд орчоод те толгоогоо угаачаад унт эсвэл ингээд хуйлаа тусдаа унтъя гэд нэг тиймэрхүү юм ярьдаг байхгүй юу. Тэгээ тэр хэсэг дээр одоо тэр дүрслэх бол бас хуцаагаас дээ те амар тэр бол ингээд уншихад бас уран зохиолын сад дүрслэл ер нь одоо ер нь аль тийм дүрслэлтэй ном орчин үеийн утга зохиолт те ховрахаа. Тэр бол бас ер нь амар хурцахгүй тий. Тийм гоё дүрсэлсэн ер нь бол яг утга зохиолын хэл талаасаа тийм утга зохиолын хэл талаасаа жоохон хэтрүүлэхтэй мэт болгочиг. Маш гоё. Одоо яг л тэр Тересагийн сэтгэл зүйхтэй Томас хөөх юм ч яг уу Тересаг хөөх юм Томас тий. Хүүхнүүдтэй тий 6 цэнгэл хөөцөлдөж явдаг нөхөр байна штэ. Гэдэг тэр бодлыг маш хүчтэй нөгөө нэг ойлгохдохоор гоё хүчтэй тэгж зүрэлж дүрсэлсэн байдаг. Тэгээд тэр хэсэг уншиж бид хоёр ер нь бол энэ Томас бол угаасаа тэ энэ хүүхэн шуухандаа орооцолтоод байдаг нь хэвийн үзэгдэл биш ээ. Нэг амар шалхтаа ч юм уу тэ. Тийм биш. Манд хүн энэ бол ингээд сэтгцэн өвчин баха тэ.
Ямар нэгэн сэтгцэн эмгэг ч юм уу, өвчин ч юм уу, тийм л юм байх гээд Томсын гэхдээ ер нь бага нас мас хүүхэд нас нэг тэгж авдар дүрслэгддэггүй шүү дээ, тий. Тэгэхээр тийм юмнаас улбаатай байх ямар нэгэн эмгэг байх гэж бит хоёр зүгээр нөгөө нэг таамагласан юм. Тэгээ ChatGPT-гээс асууж үзлээ бит хоёр. Тийм тэгсэн чинь яг гоо ер нь ингээд хит дур хүсэлтэй зан үйлийн эмгэг гэж бол байд юм байна. Тэр нь бол бэлгийн харилцаанд онтох. Тэгээд доторх хоосон мэдрэмж төгшүүр ганцаардлыг дарахын тулд гэж байгаа байхгүй юу. Яг гоо Томсын хувьд бол яг энэ байдаг баха. Тэгснэ 2 дугаарх нь болохоор нарциссист буюу өөртөө шүтгэх эмэг гэдэг гэж байгаа байхгүй юу. Өөрийгөө бас биш баха. Ингээд онцгой гэж мэдэрдэг те. Их мэдл хяналтыг мэдрэх хэрэгслийн тулд тийм болдог гэж байгаа. За 3 дахь нь болохоор бага өөртөө итгэх итгэлтэй дотоос хоосон байдлын нөхөн төлбөр гэж байгаа байхгүй юу. Өөрийгөө үн цэнгөө хайрлуулж чаддгүй гэж мэдэрдэг. Тийм болохоор одоо нөгөө нэг одоо олон эмэгтэйтэй байх нь төр зүрийн өөрийгөө үнэлэмжээ нь одоо нэмэгдүүлж өгдөг гэсэн утгатай марж байна л та. Бас энэ нас Томсор бол надад 4 нээж магадгүй л санагдаад байна л да. Хин хязгааргүй зан үйлийн эмэг гэж байгаа байхгүй юу? Хянаж сураагүй гинти шийдвэр гаргах зан чанартай хүмүүс татагдаж байна. Тэгэх ёстой гэх импульсээ хянаж чаддаггүй. Энэ бол impulse control disorder буюу хяналтгүй зан үйлийн нэг хэлбэр байж болно гэж байгаа байхгүй юу? Мань хүн ер нь бол тэр нэг тийм зуршил авсан бас баха баг. Тий янз янзын хүүхнүүдтэй ингээл тий дон өстой дон тий тэгэл яг л нэг иймэрхүү юм ер нь одоо тий ер нь нөгөө нэг одоо мөрөөдө тоглолтдог хүмүүс ч айр хуудаг хүмүүс ч тий тэрнээсээ гарч чаддгүй штэ. Ингээл яаж хийж байгаа л нөгөө нэг очиж архиа угаал яаж хийж байгаа л нэг мөнгө олоод дахиад тоглолцдог тавьцдаг тий. Тийм ер нь бол хөрхий Томс нэг тийм дом байсан баг. Найсаа тэр ихнийхээ юг гаргаад өгдөө. Хамгийн ихний шинж тэмдэг байсан шүү дээ. Би тэрийг дахиад нэг уншаад байгаа. Тэр надад бас Томс ер нь байж болох юм шиг санагдаад байна. Хит дургсэлтэй зан үйлийн эмгэг гэж штэ. Хүн бэлгийн харилцаанд онтох шинжтэй тасралтгүй эмгэгтэйчүүдтэй унтах араар тавих шинэ хүн хайх хяналтгүй хүсэлтэй байдаг. Ингэхдээ сэтгэл ханамж авах биш. Доторх хоосон мэдрэмж төгшүүр ганцаардлыг дарахын тулд донтолттой төстэй. Түр зуур сэтгэл өндөрсөх дараа нь гимшил дахин давтагдах гэд энэ надад бас ер нь Томс дээр байж болох юм шиг санагдчихэв. Эсвэл ингэсэн болоо гэхгүй юу? Томс ч нөгөө өмнөх ихнэр хүүхдээ байгаа штэ. Салтын найрах сэтгэл зүй одоо хямрал нь дом болсон байж болох. Тэр дадад зөвшөөрлөө. Ер нь бол Томс ч одоо ингээд нөгөө юу яагаад байгаа штэ. Эмэгтэйчүүдтэй унтахаа тий хайрлах хийгээд янаглах нь хоёр өөр зүйлээ гэж Тересаг хятад үнэмшүүлж тий. Тэгээд идэг штэ. Тим юм ер нь бол байнга ярьдаг тий. Миний ингэж хүүхнүүдтэй янаглаад байгаа нь хайр биш ээ. Би чамд л хайртай гэдэг штэ мань хүн. Тэгэнгүүт энэ болохоор ингээд Томсын нэг юм сонин сэтгэлгээ энэ яваад байгаа байхгүй бас. Тэгээд одоо ингээд одоо нөгөө нэг бид нар моногами нийгэмд бол тий. Тереза мань бол яг л цэвэр моногами эмэгтэй байгаа байхгүй юу. Ер нь бол ингээд нэг хүндээ хайртай болсон. Тэгээд тэрнтэйгээ ингээд тий үнэнч тэрнтэйгээ сайхан ингээд хайр сэтгэлийг мэдрээд нэгээ хайрлаад тий ингээд гоё үн цэнтэй хайрыг тий үсгээд ингэж амьдрал сонирхолтой бол манай Томс болохоор нэг жоохон полигами нөхөрч юм гэдэг байгаа байхгүй тий. Тэгж байна. Тэр янгалсан хүүхнүүдээ угаасаа хайр гэж өөрөө боддогчгүй те тийм одоо бодол юм дотор нь байдагчгүй тэрийг бол стейжинхий янаглал гэж авч үзээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг эмэгтэйчүүдтэйгээ бас юм сонин байгаад идэг штэ мань хүн хамт хондоггүй. Тэгээд дээрэс нь эмэгтэйчүүдийгээ ийм өөрийнх нь өмнө хүчин хөхс байгааг мэдрэхээс амар таашаал аваад идэг. Тэгсэн чинь нэг ингээд ихэнх эмэгтэйчүүд нь ер нь тийм байсан чинь нэг эмэгтэйтэй мань хүн нөгөө нэг эмчийнхээ ажлыг болоод цонх угаадаг ажил хийдэг болдог штэ. Тэгэж явж байгаа юу яадаг штэ. Нөгөө нэг айл татсан чинь нэг хүүхэн байдаг штэ. Өөрөөс нь амар өндөр том биетэй хүүхэн байдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр хүүхэн ингээд Томсын ерөөсөө үгээр байдаг байхгүй юу. Ингээд яг эсрэг юмнууд хийгээд байдаг. Тэгсэн чинь тэрэн дээр ч гэсэндээ Томсын амар юу яддаг байхгүй юу. Өдөөгддөг байхгүй. Тэрэнд ч гэсэн амар өдөөгддөг. Тэгэнгүүт энэ бол ингээд яалтчгүй нэг талаараа эмгэг те эмгэг зүйлтэй юм болчиход байгаа Томсын тэр бол. Тэгээд тэрийг мань хүн
Тересад ингээд те ятан үнэмшүүлэхтэй би бол чамд хайртай. Энэ янаглал бол те би энийг болж чадахгүй байна. Тэ өөрөө ч гэсэн баг тэрийг хүлэн зөвшөөрчээд байдаг шүү дээ манай хурчин те. Би бол энийг болж чадахгүй байна. Тэгээд гэхдээ би чамд хайртай. Би бол өөр хүнд хайртай байгаагүй баг те өмнөх их нэртэй ч юм хайртай байгаагүй. Би бол те энэ хайр бол ингээд чамд л гардаг. Би бол чамайг ингэж мэдэрдгээ те. Ингээд голын усанд те ингээд сагсанд хөвж ирж байгаа те ийм хүүхэд шиг тийм мэдрэмж авдаг. Тэр одоо зүрлэл мөрлөл нь бол бас л гоё ахгүй тий. Амар гоё. Тэр хайрыг бас айгүй гоё зүрлж байгаа ахгүй. Тий. Тэрээсээ би чамайг ингэж мэдэрдэг шүү тий. Тэр үлгээтэй хүүхэд чинь ямар ч нөгөө өөрийгөө хамгаалах тий. Хараа хяналт юу ч байхгүй. Тэр хүүхэд бол ингээ голын усанд урсаад яв. Томас аваагүй урсаад явсан бол угаасаа л хөхөн ойлгомжтой тий. Тэнгүүд би чамайг ингэж хайрладаг. Одоо миний чамайг хайрлах хайр бол ингэж мэдрэгддэг тий. Гэдэг тэр зүрлэл мөрлөл нь бол маш гоё. Тэгээ манай угаасаа ер нь хүн дээр ах ер нь бол маш тийм романтик өөрөө ийм одоо энэ номондоо ус төрийн ус төрийн тэгээд философийн утга агуулгатай юмнууд тухайн үеийн одоо тэр Чехийн нийгмийн байдлыг маш гоё тийм дүрсэлдэг мөртлөө тэр нь уг нь бол ингээд мэдгүй өөр ямар нэгэн зохиолч гэсэн бол энэ бол ингээ маш хүн зэдүүд байгаа байхгүй. Тэгэхэд мань хүн бол маш гоё энийг хөнгөн устай уншицтайгаар бичсэн. Тэ энэ бол ингэж нэг уншаал гүйдгэж уншаал за ингээ хаагаа тавьчих зохиол яах биш байгаа байхгүй. Хөнгөн бичдэг тэгсэн мөртлөө тэр дөрүүдийг ямар гоё гаргаж ирж байна те. Тэгээд дүр болгоныхоо тэр дотоод ертөнцийг шугам болгоныг тэгж барьж явж бичиж байгаа нь бол маш л гоё бичээчийн уран чадвар хэмжээс харагдчихлаа юм л да тийм бичээчийн одоо уншиж эхэлсэн цагаас хойш ерөөсөө бишрээд бараг үзүүл бол үнэхээр бичээчийн уран чадвар байсан. Одоо зохиолч болох сонирхолтой ч юм уу одоо сэтгүүлч ч юм уу те үзэг цаастай нөхөрлөдөг хинлээ ерөөсөө энэ намыг ширээний нам болгол бараг зохиолтой те үнэхээр гоё урсацтай үнэхээр гоё уянгалаг айгүй гоё тийм бичиж чаддаг зохиолч үлээ. Бичээчийн уран чадварыг бол үнэхээр биширсэн. Тэгээд тэрнээс гадна нөгөө манай Франц штэ. Мань Франц санаанд ороод одоо ингээд Франц чинь бас яг ингээд адилхан те одоо Томстой адилхан нэг тийм ингээд эрэгтэй хүмүүс чинь нөгөө хүндлүүлэх хайрлуулах одоо юу гэмдэ өөрийгөө илүү гэж мэдрэх ч юм уу те нэг тийм эмгэг яваад авчихсан гэсэн. Эмгэг ч одоо нөгөө энэ ч одоо ашиг тиймтэй тийм нэг тийм өгөгдөл яваад байгаа штэ. Тэрнээсээ болоод бас ихмрээ хуурж байгаа байхгүй юу? Эцэц тэ бас ингээд яг ингээд тэ ингээд нэг Томс чинь өөр бишээ Томс бишээ Франц чинь нэг юм өөрийн бодлого хаашаа ашигсан нэг тийм сонин одоо залуу заяо одоо нэг тийм хуйсгансан тий тэгтэл ингээд нэг тийм эрэгтэй хүнд ч гэсэн тэгээ Томстой ингээд харьцуулах юм бол Томс момс чи юм ч юм амарлаг залуу байхгүй юу гэтэл Франц бол тийм биш тэгсэн хэрнээсээ ингээд стилтэй нөгөө өөрийгөө хүндлүүлмээр байна би илүү том шүү гэдэг мэдрэмжээ мэдрэхийн тулд те ингээд өөр эмэгтэйчүүдтэй зааварч байгаа. Манай Франц чинь бас уг нь бол нөгөө их сургуулийн багш маш нөхөр агаад байгаа шүү дээ. Тэгтээ бас нөгөө нэг Франц гэдэг нэр нь надаа бас амар сонирхолтой санагдсан шүү дээ. Мань хүн чинь өөрөө нөгөө манай Күндэрэ чинь айгуу гоё тийм метафор утгуудыг номдоо шингээж өгсөн байгаа байхгүй. Тэнгүүд яг ингээл Францын үйл явдал Франц гэдэг дүрийн гэдэг нэртэй хувь хүнийх нь тэр үйл явдал явж байгаагаас гадна одоо тэр Францын хувьсгал тий зүүнний барууны улс төрийн үзэд баримтлах гээл Франц гэдэг хүнээс гадна Франц гэдэг улсын ийм бүх тий тухур ингэж яваад ч байгаа юм шиг маш сонин. Тэгэл одоо тэр тухайн үеийн Чехийн цаг үеийн нийгмийн амьдрал тий улс төрийн амьдрал тэр бослого хөдөлгөөн Арсууд орж ирээд л одоо Чехийг эзэлж яхад яаж нээж трэмрээ гэл тэгэл одоо манай Томс Тереса хоёр чинь дөрвээл те гэсэн чинь Тереса буцаж ирээл араас нь Томас ирээл чадахгүй байна гэл те тэгмүү тэр үйл явдлууд нь яг энийг уншихаар бас надад нөгөө нэг хамгийн чухал санагдаад байгаа нэг юм нь одоо ер нь бол ингээд зохиолч хүний за үүрэг гэхийн цаашаа. Гэхдээ ер нь бол энэ дээр бас ингээл хүмүүс янз бүрээр ярьдаг те зохиолч үүрэг гэж байд юм уу байхсгүй юм басгүй юм гэл. Яг хөө энийг хуйлаа тэгээ дараагийн номууд дээр гоё ингээд нарийн задраад яригдах ах л та. Тэнгүүд ингээд яг хөө Күндэрэ бол тэр нөгөө зохиолын ерөнхий бүтц те
Үйл явдлынх нь одоо тэр тойрог шугам мугам татсан бол яг миний нэг юм стил юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу? Их оронч үзэлтэй. Их оронч үзэлтэй. Тэнгүүтээ яг тухайн өөрийнхөө амьдарч буй нийгмийг бичиж үлдээдэг. Тэнгүүд миний бас ер нь би ирээдүйд бичих зохиолуудтай ч юм уу те би ямар зохиол бичихийг хүсдэг вэ гэвэл яг л би ямар нийгэмд амьдарч исэн бэ гэдгээ би бичиж үлдээхийг хүсдэг байхгүй юу? Тэнгүүд одоо манай Монголын нийгэм те 2025 онд ийм байд. Залуучууд нь хайр дурлалыг ингэж мэдэрдэг болжээ. Тийм хүмүүсийн үерхэл нөхөрлөл ийм болжээ. Манай нийгэм ийм болжээ. Хэд сошиал автсан ч юм уу захим хэрэглээ өндөртэй хит ингээд нэг нэгнийхээ амьдралд оролцдог хүмүүсийн хэрэгт дуртайч гэдэг юм уу те. Яагаад ийм болоод байгаа юм бэ? Тэнгүүд хажуугаар нь бас энэ ус төрийн амьдрал нь юу болоод байгаа юм бэ те гэдэг энэ бүх юмыг гоё цогц тухайн би өөрийнхөө амьдарч байгаа нийгмийг цогцоор нь бичиж үлдээхийг хүсдэг. Яг тэр одоо миний тэр хүсэл энэ ном дотор байгаад байгаа учраас над бас илүү таалагдсан байж магадгүй. Тийм. Тэгээд тэрнээс гадна мань нөхөр чинь бас өөрөө угаасаа айгуу тийм улс төрч философч те тийм нөхөр байсан байлээ штэ. Тэгэнгүүт одоо нийшээгээр эхэлж байгаа юм те. Нийшээгээ асуултаар эхэлж байгаа нь маш зөв. Тэнгүүд би одоо энийг тэгэл тэр 6-7 жилийн өмнө уншиж байхдаа энэ миний би анзаараагүй л байсан байгаа байхгүй те. Тэнгүүд одоо ингээд харахад мань хүн ингээд философи асуудлаар хүний баг амьдралын те оршихуйн асуудлаар эхэлсэн байгаа байхгүй. Философи асуултаар эхэлсэн байгаа байхгүй зохиол нь. Тэгвэл энэ минь ингээд маш гоё байгаа. Гэхдээ ингээд нөгөө нэг бид нар нэг юм философи ном уншиж байгаа юм уу те. Тийм амар хүнд тусахгүй. Гэхдээ хүнд зохиолгаад байгаа байхгүй. Тэгээ хоёулаа нөгөө өчигдөрөөлөө уржигдэр алхаж явж байхдаа бас ярьсан штэ. Энэ номын талаар одоо ингээд төвчгөө аргагүй хөнгөө оршихуу гэдэг нь Томас Тереса хоёрын амьдралын тухай амьдралыг илэрхийлээд байгаа мó гэж надад асуусан штэ. Тэгсэн чинь би яг тэр үед л надад тэгтээ бас энэ санаа орж ирсэн л дээ. Төвчгөө аргагүй хөнгөө оршихуу гэдэг нь те. Тересагийн өнцгөөс Томас болоод тэр хоёрын амьдрал төвчгийн аргагүй хөнгөн оршихуй юм шиг санагдаад байдаг те. Тэр нь төвчгийн аргагүй санагдаад байдаг. Гэхдээ Томсын амьдрал маань үндэ амар хөнгөн хийсвэр те. Тийм байгаа нь төвчгийн аргагүй мэдрэмжийг төрүүлээд байдаг Тересад. Гэхдээ тэр нь өөрөө хүнд оршихуй болчиход байна. Тэр хоёрын амьдралын гэж хэлсэн шүү дээ. Тэр бараг ер нь явж анцсан юм шиг. Тэр тодорхой. Тий, одоо номын гарчигтай те. Тэгээ нөгөө талаас нь надаас өнөөдөр бас ийм санаа гарч ирж байгаа байхгүй юу? Ер нь болохоор одоо нийш ингээд нэг юм ингээд олон дахин давтах нь өөрөө одоо айгу хүнд зүйлээгээд хэлсэн байгаа шүү дээ тий. Тэгтэл одоо ингээд одоо тий энэ дээр ингээд би тодруулсан лайн л да зовлонгийн хүнд гэдэг нь тэгэхээр амьдралын хамгийн хурц амт шимт ажээ гэдэг жаахгүй зовлон дарагдах тусам бидний амьдрал газарт бууж илүү бодтой илүү үнэн болдгоо гэж бичсэн тий. Тэгээ тэгэнгүүт л ингээд нэг тийм зовлон гэдэг үг нь өөрөө хоёр талтай алчиж штэ тий. Одоо нэг юм давцаар ингээд хүнд байх нь бол хүнд зовлон нэг нөгөө талаасаа хитрхи хөнгөн байх нь өөрөө төвчшгүй зовлон болоод явчихж байгаа тий. Тэгээ энэ дээрээс одоо яг нэг энэ номыг ингээд базаад ингээд харахад Тереса хүнд тал нь Томс хөнгөн тал нь тий. Тэгээд энэ хоёр хоорондоо тий хичнээн одоо ингээд наашаа цаашаа тий одоо эсрэг тесрэг бабатай байлаач гэсэн энэ хоёр ингээд биендийгээ орхихгүй байгаа байхгүй юу. Нэгнийгээ дагаал яваад байдаг. Нэгнийгээ ингээл ирдэг. Тэгээ бараг ингээд нөгөө нэг юм хүнд зовлонтой хоёлаа санагдчихж байгаа нь тий байгаа байдал нь хүнд зовлонтой санагдчихж байгаа нь эргээд нөгөө хоёртой ингээд нэгнийгээ хайрлах жаргалтай санагдах үеийг тодруулж өгч юм шиг тий. Яг уу энэ жоохон токсик л та. Гэтээ энэ ном ингээд яг тэгж харагдаж авчиж байгаа байхгүй. Токсик гэсэн дээр би нэрээ нэг одоо санаж байгаа юм яри. За. Одоо хоёулаа ер нь бол одоо энэ зохиолоо одоо өөрсдийнхөө амьдраад байгаа нийгэмдэр хоёулаа болгож ирээ л та. Энэ нийгэмдэр хоёулагаа амьдарч байгаа нийгэмдэр энэ зохиол хэрхэн буух вэ те? Мэдээж нөгөө нэг цаг үе болгонд би тэгж боддог байхгүй юу? Зохиолууд одоо энэ сонгодог зохиолууд ч бай те орчин үеийн зохиолууд ч бай одоо бичигдэж байгаа зохиолууд ч бай цаг үе болгонд яг тухайн цаг үеийн тусгалаар хүмүүст бодог юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэнгүүд одоо энэ Кундера бол яг бичигдэжсэн тэр цаг үедээ яг тэр цаг үеийн л тусгалаар бууж байгаа
амар хүн санагдсан ч юм уу те тэгж санагдчих байгаа. Яг тэгвэл тухайн үеийн нийгмийн байдал нь айгүй ороо босгой байсан учраас те. Тэр үедээ энэ зохиолыг хүмүүс айгүй тийм хүн дээр уншиж хүн дээр хүлээж авч ийсэн байж магадгүй мэдгүй л те бид нар. Гэхдээ одоо яг хоёулаа энэ номыг 2025 онд уншихад энэ нийгэмд энэ зохиол яг ямар бууж ийнэ гэд ямар тусгалтай байна гэдэг бас сонирхолтой сэдв штэ. Тэнгүүд чи сая яг нөгөө токсик гэдэг үг ярьсан штэ. Энэ хоёрын хайр дурлал өөрөө нэг юм токсик юм шиг гэж тэгж байгаа штэ. Тэнгүүд надад сүүлийн үед ингэ санагддаг болсон. Хоёлаа бас нэг хэдэн өдрийн өмнө ярьжсэн да. Хосын харилцаа гэдэг те баг асуудалтай байгаа нь өөрөө сайхан зүйл юм биш үү дээ гэд хоёлаа ярьжсэн шүү дээ. Тийм. Тэр одоо ингээд яа гэтээ яг одоо ингээд тий одоо асуудалгүй байгаа нь те асуудалгүй юм шиг харагдаж байгаа нь өөрөө амар том асуудал. Хоорондоо ярилцдаг асуудалгүй юм шиг харагдаж байгаа л боловч асуудалгүй байна гэж байхгүй байхгүй те. Тий угаасаа асуудалгүй байна гэж байхгүй. Тэгээд ер нь бол те хүмүүс ингээд токсик харилцаанд байгаа л бай гэж байгаа юм бол биш. Гэхдээ би болохоор ингээд хайрыг бол би үнэндээ шийдвэр гэж боддог байхгүй юу? Энэ бол сонголт, шийдвэр. Энэ хүнийг би ингээ хайрлнаа, би энэ хүнтэй хамт байна гэж сонгоцсон л бол одоо юу ч хэл тохиолдсон зовлонтой, жаргалтай тий тохирдгоо, балдгоо юу ч хэл тохиолдсон тэр хүнийг одоо орхихгүй байх гэдэг зүйлийг би хайр гэж боддог байхгүй юу? Энэ занг бол Томас гаргаж чадсан. Үнийг хэлгээд тий тэр талаар нь би Томасыг эрхэн гэж үнэлж байгаа байхгүй юу? Тийм тэр талаас нь шүү. Завтаг дотор. Тийм гэхдээ зааж байгаараа одоо ингээд би яг юу хэлчихлээ шүү. За би чамайг бодож хоорондоо ярьчих уу өөрхөн үнэтэй. Надад болохоор токсик гэдэг үг сүүлийн үед хитрхи туйлширсан мэт санагдаж байгаа. Ер нь бол токсик гэдэг үгнээс болоод хүмүүс маш их салж байгаа хоорондоо. Одоо тухайн хосын харилцаа тогтворгүй байгаа байдал те дархлаагүй байгаа байдал нэг нэгэндээ итгэлгүй байгаа байдал ч гэдэг юм уу те тэр харилцаанд жоохон хөдөлмөр сэтгэл одоо цаг хугацаа те жоохон золиос шаардагдахад тэрийг аастай ингэж токсик байхаар яадیں۔ Салъя. Тэр сте амар токсик, энэ токсик гэж ярьж байгаа энэ нь өөрөө хитрхи надад сүүл рүүгээ туйлшраад энэ нь өөрөө асуудал болоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэнгүүд түрүү нэг хоёлаа ярьжсэн шүү дээ. Хосын харилцаа баг асуудалтай байсан сайхан тий. Тэр асуудлыг хамтдаа шийдвэрлээд даван туулаад ард нь гарах чухал. Ер нь бол хамгийн чухал нь хамтдаа байгаа гэдэг нь чухал байгаа байхгүй юу. Хамтдаа байгаад одоо хоёлаа тий одоо энэ хүн асуудалтай гэж харахаасаа илүү тий бид хоёроо урд энэ асуудал байна. Хоёлаа энийг яаж хийдгүү гэж харах нь амар чухал байхгүй юу. Гэтэл одоо ингээд тий яг зүгээр ингээд энэ хүн асуудал энэ хүн болохгүй байна. Би энэ хүнээс цогтлаа гэдэг хандлага болвол тэгээд угаасаа ямар ч харилцаанд угаасаа явчихгүй тий тийм санагдаж байгаа. Тэгээд яах вэ? Одоо ингээл одоо бид нэр 21-р зуунд учир зүггүй Томс шиг те ингээл ийм донтой залуу те дур хүслээ барьж чаддаггүй ийм залуу бид хоёр хайрлаа гэдэг үг бол биш. Зүгээр энийг бид нар яг энэ зохиол байгаа агуулгыг бид нар өөрсдийнхөө амьдрал дээр яаж хувиргах вэ те гэдэг амар чухал point байхгүй юу. Бид нэр өөрсдөө юу гэж тусгаж харах вэ тий? Яаж тусгах вэ? Одоо надад бас ном уншихын нэг гол чухал зүйл нь тий тэр номноос юу үр өгөөчтэй байх вэ гэдэг чухал зүйл нь тэр юм шиг надад санагддаг. Тэгэхгүй ингээд сүүлийн үед одоо энэ Threads дээр яваад байгаа шууд ингээд тий Анна Каренина шал тэнэг зохиол хийчих шиг тий бараг тэр дүрийг шууд амьдрал дээр ингэж гаргаж ирж тавьж наах гэдэг байгаа байхгүй юу тий хизээч тийм юм байхгүй. Анна Каренина 200 300 жилийн өмнө бичигдсэн тэр дүрийг тий бид нар одоо амьдрал дээр тавил Анна Каренина амар тэнэг дүр уншаад сте ойлгоогүй хамгийн тэнэг зохиол. Үгүй одоо Анна Каренина шиг дүрүүд яг үнийг хэлэхэд амьдрал дээр зөндөө байгаа тийм хүмүүс тий. Гэхдээ зүгээр тэр дүр гэдэг чинь нэг талаараа бас угаасаа хүн байгаад байгаа байхгүй юу. Бид хоёр одоо яагаад ингээл дүрүүдийг тэр тим орд байсан баха. Бараг тэр тим үйлрэл төрсэн багч гэдэг юм уу. Тэгэж яриад байна вэ гэдэг чинь дүр гэдэг
нэг талаасаа хийсвэр зүйл мэт боловч нөгөө талаасаа хамгийн бодтой тий тэр зохиолчийн ингээд бүтээсэн байгаа зүйл байгаа байхгүй тий хүүхд төрдөг шиг тэр дүр бас яг төрөөд байгаа байхгүй юу нөгөө ертөнцөд тий амьдраад байгаа бид нартай параллел тэр дүрүүд яг оршоод байгаа байхгүй юу тэгэхээр тэр дүрийг бид нар шууд утгаар нь ингээд амьдрал дээр наах гэдэг бас нэг сонин зүйл болчиход байна а зүгээр тэрний оронд тэр дүрээс те бид нарт надад бас ийм мэдрэмж төрдөг шүү. Надад ийм зан чанар байдаг шүү. Энэ зохиолын энэ үйл явдал бидний амьдрал дээр ингэж бууж болохоор байна те. Ингэж бид нар хөрвүүлж болохоор байна. Ийм юмыг ойлгож болохоор байна. Энийг бид нар ухаарч болохоор байна те. Бидний хосын харилцаанд ийм асуудлууд нэрэ байдаг шүү. Хайр дурлалыг эмэгтэй хүн ч юм уу эрэгтэй хүн ийм өнцгөөс нэрэ хардаг да. Гэдэг энэ юмнуудыг бид нар өөрийнхөө амьдрал дээр хувиргаж ер нь өөртөө шингээж туцгаж авах хэрэгтэй. Тим чадварыг ер нь ном уншиж байгаа бол өөртөө суулгах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Тэгээ нэрээ сая ийм юу төрсөн байхгүй юу? Санаа төрсөн. Тэр нь болохоор одоо ингээд Каренины штэ. Би бас Карениныг явуулчихсан штэ. За нохоо хор тавдраар өргөж байгаа байхгүй юу? Энэ яг үнийг хэлэхэд юм Тересагийн те тэр одоо тэр ингээд Томсоос авсан сэтгэлийн одоо шаналл те одоо хүндэрсээр хорт хавдар болж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлж байгаа байхгүй энэ хорт одоо энэ нэг хайрын харилцааг хорт хавдар төрүүлж байгаа юм шиг гэх юм уу гэхдээ яг ингээд Карениныг өгөх юм ингээд хоёр оромог нэг зүгийг төрүүлсэн гэж зүүдэлж байгаа гэх тэгж байгаа штэ те надаа ингээд нэг тийм гурван ширхэг хүүхэд чиг санагцсан байхгүй юу одоо юу хэмдэ Томс болон одоо Тереса хоёрын харилцаа те ингээд нэг энэ одоо токсик байдал нь хүндэрсээр хавдар болж үхээд тэгээд одоо тэрнээс хойшоо одоо магадгүй хөдөө тасганд очиод maybe Томс те одоо зэрэгэлдээ ертөнцид тэр хоёр тийм амархан одоо осолд ороод өгчээгүй байж магадгүйгээ би хэлсэн шүү дээ тий тэр хоёрын харилцаа хэсэгэн зуурч гисэн ингээд нэг тийм одоо гоё байсан ямар ч араар тавилдгүй гоё байсан өөрөө яг тийм зүүчиг тэгээ тэр зүүдэн дотроо тэр хоёр гурав хүүхэдтэй болсон юм шиг те тийм надад нэг тийм хийсвэр романтик мэдрэмж амар төрүүлсэн байхгүй яг тэр хэсэг нэг тийм айгүй гоё тийм романтик байсан тий айгүй тийм мэдрэмж бол төрүүлсэн тэгээ ер нь бол яг араар тавилт гэдэг бол яг хүнийг үнэхээр хор тавдар тусгаад өхүүлгээр хэмжээний л те тийм хэцүүл мэдрэмж штэ тэрийг тэгжэл хэлсэн юм шиг санагдсан өөрөө чинь би чинь бас өөр юу гэж бодлоо. Токсик гэдэг дээр л түрүүн яг тэр бодож исэн юм маань харуулж орж ирсэн. Тий. Чи тэрэн дээр юу гэж бодож байна? Одоо залуучууд бас токсик гэдэг үгийг хитрхи туйшруулад байна гэдэг дээр юу гэж бодож байна? Тий, ер нь бол юм болгон дээр бас ингээл энэ ч токсик байна, тэр ч токсик байна гэж салаад л байж бас болохгүй л дээ. Тэгээ би одоо бас ингээд салчаад өснөө дагтаад байгаа ч гэж бодогдож байна. Тийм миний асуудлаас өөр л дөө ер нь бол яг бас өөр. Гэхдээ л ер нь бол яг үнийг хэлэхэд те аль болох ингээд амьдрал нэгээ шүүхгүйгээр ингээ хамт байх л гэж би амар боддог. Энэ асуудлыг урдаа асуудал гэж хараад тэр хүнийг асуудал гэж харахгүй байгаасаа л гэж би амар боддог. Тийм дээр бол үнэ асуудал гэдэг чинь яг тустай зүйл байгаа байхгүй юу те. Тустай хоёр хүний гол гарч ирчээд байгаа нэг зүйл байгаа дээ. Яг тэр хүнийг гэж харахгүй байна гэдэг үнцгч юм бол гоё байна. Таалагдж байна. Тий. Тэгээд бид нар ч гэсэндээ ер нь тэгж их алдсан баха. Харилцаан дээр тий. Надаас тэг санагдаж байна. Би л асуудал юм шиг эсвэл тэр хүн л асуудал юм шиг тэгж яг хандаж тий амар их зөрчил үүсдэг гэсэн юм шиг хоорондоо. Тэгээд ер нь бол хамт байяал гэж байгаа бол хамт давамд болох тий. Альва зүйлсийг тийм хамт давамд болох гэдэг энэ чинь бас нэг чадвар агаадах шиг байна. Тэгээд манай орчин үеийн залуучуудад энэ чадвар бас жоохон тутмаг байгаад байна уу да. Тийм минер нэг марцсан юм ярьчлаа, санчлаа. Марцсан юм маань болохоор яасан бэ гэхээр одоо ингээд токсик гэдэг нэгээ нэрлээд тэгээс салаад байгаагаас болоод надад бүр ингээд ерөөсөө таалагдахгүй байгаа нэг асуудал үүсээд байгаа байхгүй юу? Энэ situationship
Тэгээ энэ бол one night stand. Тэгээ энэ бол салхтаас үүдэлтэйгээр те ямар нэгэн байдлаар ингээ эрэгтэй мэгтэй хүмүүсийн дунд те биологийн хэрэгцээг хангах тийм нөхцөлөөр эмэгтэйд нь ч үүснэ, эрэгтэйд нь ч үүсэж байгаа. Яг энэс үүдэлтэйгээр ингээд залуучууд амар романтик биш болсон. Угаасаа октод гуйгаад ирдیں۔ Тийм би очиж яах юм бараг л те. Тийм юу цэцэг аваачиж өгөх те. Тэр байтга октод өөртөө гүгээд ирдیں۔ Тийм надад тэр хандлага амар таалагдах байгаа. Энэ бол те ерөөл хийсэн one night situationship-с л үүсэж байгаа. Октод хэрвээ те үн цэндэ байгаа одоо ингээд нөгөө залуучуудад одоо боломж олгохой болчих юм бол тэр залуучууд дараас гүйхгүй яах юм? Цэцгээ барьж ирэхгүй яах юм тэр тий? Гэтэл яг үнийг хэлэхэд одоо араас амар гүйлэх гээд байгаадач биш тий. Яг үнийг хэлэхэд энэ харилцаач үн цэнтэй байхгүй юу? Олон хүнтэй уулздаг биш. Нэг хүнтэйгээ л харилцаагаа гүнзгийрүүлдэг. Нэг хүнтэйгээ л романтик байдаг тий. Тэр харилцаач өөр амар үн цэнтэй байхгүй юу? Гэтэл ингээд эмэгтэйчүүд ч араас нь гүйчөнгөөлж чинь шууд тэр чинь энергийн зөрчил үүсчихэж байгаа байхгүй юу тий? Эрэхтэй одоо ингээд байгалийн хууль алдагдчихж байгаа байхгүй шууд. Тэгэл шууд одоо тэр эрэхтэй угаасаа буцаач тэр эмэгтэйг амар гоё мой хайрлахгүй угаасаа ойлгомжтой. Тэгэл үргэлжлүүлээл нэгээс нөгөөрөө ингээд нэг тийм өвөр дамждаг харилцаа бол надад амар таалагдах байгаа. Би ингээд гинт гараад ирсэн те. Би 8 жил ингээд нэг хүнтэйг амьдарч агаад гинт ингээд нийгэмдэр залуучуудын нүнд орлоо. Энийг харчаал бүр гасалж байгаа байхгүй юу? Шок. Яа яаж ч ямар сонирм болсон юм бэ? Залуучууд нь бүр принцесс болсон. Тэ? Охтууд нь бүр ингээд мэдгүй ингээд situationship харилцаал надад үнэхээр муухай санагдсан. Situationship гэдэг шинэ нэр шиг гараад ирсэн. Тэр бол шок үнэг хэлгээд амар муухай зүйл байхгүй юу? Тийм нэг хүнтэйгээл та нар гоё байчаач тэ. Тий, гэхдээ энэ бас ер нь л охтууд суурьтай асуудал гэж чи бодож байна уу? Мэдгүй одоо энийг нэг юм чөтгөрийн тарих шиг юм болоод байгаа зү тий. Тий, ер нь бол ер нь бол охтууд ягаад энэ чөтгөрийн тарихыг эхэлж зогсоож болохгүй гэж тий. Би бол дахиж эрэхтэй хөвгт гоохгүй. Би хизээч гоохгүй. Одоо ингээд тэ намайг хайрладаг, над руу хардаг залууг л би хайрлана. Би хизээч тэ одоо ингээд намайг тоодгүй залууд л би татагддаг гэдэг токсик юм болвол би хизээч аргагүй. Энэ бол юм миний хувьд токсик хандлага шүү. Тэ хизээч би тэхгүй. Тэгээд над руу харлаа, над руу тэ мэдрэмж төрүүлээд надтай холбоос үсгэж байгаа залуутай л би хайрцсан. Тэгснээс бол бас яг ингээд хоёлаа нэг удаа ярьж исэн штэ. Нэг тийм 3 төрлийн одоо нөгөө харилцаа байна гэд тэ. Нэг нь болохоор яг жинхэнэ амьд холбогдолт үүсгдэг, амьд мэдрэмж үүсгдэг харилцаа. Хоёр дахь нь болохоор өсгөөрөө ирдэг. Өсгөөрөө хинт чамааг очиж наалдаж тэ юу яадаг. Тэ харилцаа. Зүгээр л хин нэгийн хэрэгтэй байсан болохоор очиод наалдчихдаг харилцаа. Гурав дахь нь болохоор нөгөө нэг гэрээт харилцаа. Тий одоо надад ийм юм байна, чамд тийм юм байна. Хойлоо энийгээ нийлүүлээ сайхан гэр болох өсөө тий. Гэтэл яг ингээд надад нэгдүгээрх нь үнцэнтэй. Тийм би нэгдүгээрхийг мэдрээгүй л алвал би хин рүү ч үйлчлэхгүй. Би нэгдүгээрхийг нэг хүнээс мэдэрлээ. Нөгөө хүн маань надтай тий буцаад ингээд надтай тийм үйлдэл хийхгүй болвол би тэр залууг араас гүйхгүй. Би тэр залуу гуйхгүй. Тий тэр залуу над дээр ирэх юм бол үнэхээр холбогдолт байгаа тэр залуугаас би үнэн мэдрэмж мэдрээд тий холбогдсон мэдрэмж мэдрээд тэгээд тэр залуутай уулзах юм бол би уулзнаа л гэж би өөрөө боддог. Гэтэ залуучууд ч гэсэн ер нь тий эрэгтэй хүн ч гэсэн эсэм дээр төвчээ секс ихгүй амьдрал амьдрын штт. Тэ ухаж байгаа юм шиг ингээл тойрчгүйгээл гэсэн. Тийм байгаад ах шаардлагагүй аль талаасаа л ер нь энэ нэг мухач төгрийн тойргийг зогсоохол хэрэгтэй байхгүй юу. Тэгэл яг үнэн хүнээ олъё, үнэн хүнтэйгээ гоё романтик байя. Үнэн мэдрэмж мэдэрж байгаа хүнээ сонгоё. Тэ ер нь бол яг нөгөө би үлсэж байгаа болохоор чиний хажууд амар байна гэж байгаа юм шиг харилцаа л үүсгэж болохгүй. Тий.
Чиш бүр яг л Тереса юм аа. Тий би Тереса. Тий би эхнээс нь дуслаад Тересагаас өөрийг харсан. Бүр яг л Тереса л ярих болоо да гэмээр юмнуудыг яриад байдаг шүү. Тэгтээ яалтчгүй энэ 100 бол бас айгуу сонь юм мэдэрсэн тий. Хойлоо л тий. Яг хойлоо ингээд л угаасаа бараг анхудаага сингл өнгөрүүлж байгаа 100 шүү дээ тий. Тэгэл за анхудаага ч юм бэ хүмүүс амар бас буруу ойлгох гээд шүү. Зүгээр юм олон жилийн харилцааны араас тий анхудаа тий өнгөрүүлж байгаа ихний 100 байгаа байхгүй тий. Ихний 100 байгаа байхгүй. Тий. Яг битээр ч одоо юм 22 3 наснаасаа тий хоош тий штэ тий хоош ингээд за бүр ингээд харьцаж марцаад тий үерхэж нөхөрлөөд хамт амьдэрсэн он жилүүдэд оролцуулвал ингээд 6-7 жилийн харилцааны араас сингл болсон 100 байсан байхгүй бит хоёрын. Тийм тэгээд энэ бас л удаа харьцсан шүү. Тийм штэ. Тэгээд худалчгүй бараг л 20-оос хойш харьцаа үздэж. Гүү штэ 20 шүү штэ. Тэр чинь 19 мөс настай байсан баха. Тийм. Хоёлаа л ер нь ингээд 19-20-оос л хойш нэг хүнтэй харьцаа үсгэсэн байгаа байхгүй юу? Тийм. Сонноор ярил тий. Тэгээд энэ 100 бол бас сонирн байсан. Өстөө чи нөгөө нэг гэрте байж жаад гараад ирсэн чинь хүн болоо веб бариад явчихлаа гэдэг шиг. Тэрэн дээрээс би шокнд орсон. Бүх юм болсон хүмүүс тэгээд хүмүүс гартаа юу бариад яваад байна. Тийм тэрээс амар сонирн байсан. Нэг минь шилжилт одоо юу гэмдэ нэг юм цаг хугацааны машин зууж байгаад гинт гараад ирсэн юм шиг мэдрэмж. Тийм би бас ингээд нэг юм 23-аас 25 насаа ч юм уу те ийм алгасаад шууд ингээд буцаад ингээд баг тэр үе дээр очиж байгаа юм шиг тийм мэдрэмжийг сая өнгөрсөн 100 авсан байхгүй юу. Яг нэг юм те за энэ 100 бол ингээд гоё байна те гоё чөлөөтэй байна өөрийгөө чөлөөтэй байлгана гоё те шоуд нь гарч орно найзуудтайгаа уулзсан те ууж идэн ингээд явхад бол ингээд нийгмийг харж яхад ингээд нэг одоо ийм жинхэнэ эд нөгөө нэг 25-аад настай байгаа залуучуудын амьдралыг те харахад бол надад бас маш сонирхолтой байсан, маш сонирхолтой үнцэг харагдсан. Стэж ихнээс юу вэ? Situationship гэдэг бүр нэгшил гараад ирсэн юм уу гэдэг те тийм юм юмнуудыг мэдэж авсан. Тэгээд маш сонирн байсан. Тэгээд сая өнгөрсөн 100-ыг бол 100-100 гэж нэрлэе. 100-100 эссэн. Гэтэ юу гоё биш юм байл шүү. 100-100 л гэж нэрлэхээр 100 өнгөрсөн. Тийм. Тэгээд нэг амар 100-100 гэж нэрхэд байгаа боловч нэг зугаацаад байсан юм бол байхгүй. Гэтэ хүмүүсийн яаж зугаацдгийг бол харсан шиг. Тэгээд ингэдэм байна. Тийм байна тий. Залуучуудын нөгөө зугаацсан гэхлийн тий амьдралыг бол цах цухаас нь харлаа ажиглалаа. Тэгээд би ч одоо тий бит хоёр чи юу н ялгаагүй хаа тэрэн дээрээ. Би ч одоо нэг тийм сониуч хүн байгаад байгаа. Одоо юм хүн хоорондын харилцаан дээр бол би бол маш сониуч идэг байхгүй. Маш сониуч авах гэж хичээдэг. Надад угаасаа хэрэгтэй гэж боддог. Тийм. Одоо хүн хоорондын харилцаанаас л ер нь бол дүр босч ирнэ шүү дээ. Би яг өөрийнхөө дүрийг олох байхгүй юу. Тэгэхээр надад бол ингээд ямар ч хүнтэй ярилцаж үзэх, танилцах те. Тэр бол амар сонирхолтой санагддаг. Ямар салбарын, ямар ч мэрэгжлийн юу ч хийдэг, хитэн ч настай байсан хамаагүй хүмүүс бол надад айгүй сонирхолтой санагддаг болохоор маш тийм сонирхолтой өнцгүүдийг өнгөрсөн 100 болоо олж харсан. Тэгсэн. Тэгээ ер нь ингээд би юм ярьлаа. Бид хоёр ийм харилцаа ялаа үүсгэлээ тий. Тэр хүн яаж мэдэрч, яаж реакцлж гин. Тэрийг яаж тусгаж авч гин гэдэг зүйлс ер нь айгүй сонирхолтой. Надад тэгж санагддаг бас. Тийм. За өөр хүнээрээс ярих юм байгаа л үгүй. Өөр ч нөгөө би Каренина дээр юм яриа гэж бодож ирсэн шүү дээ. За. Каренин чи нөгөө нэг Анна Каренина. Бид бүгдийн алдарт одоо тий. 100-ны сонгодог зохиол манай Анна Каренина, Лев Толстой, Анна Каренина зохиолын маань гол дүрийн эмэгтэй нэр байгаад байгаа шүү дээ. Одоо манай хоёрын нохооны нэрэндээ Каренин гээд тэгэнгүүт нөгөө Анна Каренина чинь өөрөө амиа хорлоод өгдөг штэ зохиол дээрээ. Зохиолгаанд өгөхөөр богоны доор орчдөг штэ, урдуур ордог штэ. Тэгээд Каренин өгч байгаа нь бас тэрний метафор утга юм шиг надад санагдсан байхгүй юу? Нөгөө нэг Анна Каренина чинь өөрөө юу яадаг штэ. Зохиол дээрээ нөхөр хүүхэдтэй байжгаад өөр хүнд дурлаад
Тэгээд хайр дурлал бүтлгүүтэд бооны урд ордог. Ерөнхийдөө л нэг тийм үйл явдал гардаг шүү дээ. Тэгэнгүүт энэ төвчгөө хөнгө оршихуй дээр бас яагаад тэр хоёрын хог Каренин гэж нэрлэж байгаа юм тий. Яагаад тэгээд төсөөлт нь Каренин хүч байгаа гэдэг бас надаа яг тэр Анна Каренинатай холбогдох юм шиг ямар нэгэн байдлаар санагдсан. Гэтэ би чинь бас нэг хуулиар чинь Анна Каренинаг бас маш олон жилийн өмнө оюутан багтаа уншиж ирсэн учраас би яг тийм нарийн ширийн юм ин одоо санахгүй байгаа хгүй Анна Каренинагийн. Тэгэхээр би бас Анна Каренинаг дахиж нэг уншвал магадгүй энэ хоёрын хоорондоо холбогдох ямар нэгэн жим байгаа юм шиг надад санагдсан шүү дээ. Ер нь дараа ч гэсэндээ Анна Каренинаг ярих юм бол бас айгүйх ярих юмтай зохиол яг үнэ гэлэхээр тий айгүй тийм тэгэл одоо ингээд би бол яг салах нэ. Тэгээ ер нь энэ харилцаа хэцүүцчлээ. Ер нь би салах гээд байгаа юм биш үү гэдэг төгшүүр аваад ирэх үед те. За бараг л тийм юм байна нэг 2 жилийн өмнө те. Тэрнээс эхлээл би яг Анна Каренинагийн мэдэрж байгаа мэдрэмжүүдийг амар их мэдрээд эхэлсэн. Каренинагийн мэдэрж байгаа мэдрэмжүүдийг амар их мэдрээл тэгэл би өстой яг тэр эмэгтэйг билсэн мэтлээ ойлгосон байна. Арай жоохон гитрүүлчлээ. Гэтэ бас л те амар мэдрэмжүүд байд юм байна гэдгийг мэдэрсэн. Анна Каренина дээр нэрээ ярих юм зөндөө байгаа. Тэгээд дараа нь нэрээ те дараа нь хоёулаа нэг уншичаад тухтаахан шиг зорж уншичаад тэгээд Анна Каренинаг яриул одоо бас тэр дөрүүдийг задлж яриул бас үнэхээр сонирхолтой надад санагдаж байна. Яг одоогийн байр суурнаас те одоогийн би гэдэг үүднээс ярихад маш сонирхолтой санагдаж байна. Тухайн үедээ бас л ер нь уншаа сэтгэл хөдлөлөөрөө л бодож хандж байсан байх гэж би бодож байна. Тийм дөрүүдийн ингээл те дөрүүдийн сэтгэл хөдлөлт автаал дагаж явсаар гал дуусгасан. Тийм санагдаад байгаа. Тийм тэгээд Кундерэ дээр тэгэж санагцсан. Тэгээд өөр чинь бас юу байгаа лээ яри гэж бодож байсан юм чинь. Гоё метафор дөрүүдтэй гоё домоглох те. Нэрэ мэн гоё эдипийн домог байна. Тэр нөгөө сагсанд хүүхд урсаж ирж байгаа. Тэр чинь Христийнх лөө. Тийм Христийнх шүү дээ. Тэгээд гоё домоглог тийм юмнууд байна. Тийм санагдаж байгаа. Тэгээд өөр чинь юу гэж бодогдсон бэлээ орчин үеийн амьдрал дээр харилцаан дээр чинь одоо нөгөө нэг Сабина штэ тий. Нэг тийм сонин эрэгтэй хүмүүс нэг Сабина шиг эмэгтэй хүсдэг юм шиг. Тий, надад нэг тийм мэдрэмж. Одоо Мари Клод болоод одоо Сабина хоёр дээр жишээ нь нийгмийн амир хэрүүлэлдэг штэ. Одоо нөгөө нэг эр нөхөр нь араар тавилаа гэ тэгэнгүүтэлтэй чи өөрөө Сабина шиг байсангүй Мари Клод байсан учраас л араар тавиулж байгаа гэдэг ч юм уу те. Тим сэдв нийгэмдэр аявуух явдаг. Тий, одоо ингээ эмэгтэй хүн гой сайхан байх юм бол гой сайхан байдаг юм. Тий, тэгснээ одоо ингээд эр нөхөртэйгээ ярилцсангүй ойлголцсонгүй л гин тий. Гэтэл яг эсэндэрээ нэг тийм Мари Клод яг үнэглэхэд нэг тийм бас хүчтэй л эмэгтэйсэн байхгүй. Нэг талаасаа тийм сул дорой эмэгтэй шиг бол надад ерөөсөө санагдаагүй. Нэг тийм сул дорой одоо тий яадгаа алдсан эмэгтэй шиг ерөөсөө санагддаг байхгүй Мари Клод. Тэгсэрнээсээ Сабина болохоор нэг тийм айлгүй одоо хинцхэн юу хэмдэ одоо эвлэрхийлэхгүйг олцдгоо те. Тийм нэг тийм хөнгөмсөг байгаа нь өөр юм эргэжтэйчүүдийг татаад байгаа ч юм шиг те. Гэтэ тэр яг өссөн дээрээ тэгэл ягсан дээрээ эцэцэд явж Сабина гэтээ ингээд Тереса том соёж татаархалт тусч байгаа. Тэ тэр бол бас л тийм нийгэмдэр бол тэгж санагдчихэж байна. Надад тусчих юм шиг. Чиний ярианаас нэг бодол төрлөө сая. Нөгөө нэг одоогийн яг манай нийгмийн үзэгдэл тийм болчиход байгаа шүү дээ. Хүн ерөөсөө ямар ч байж болохгүй. Амар хэцүү. Сайхан байвал сайхан байлаа гин тий. Муухай байвал муухай байлаа гин. Тэгээд хүний амьдралыг их заадаг хүмүүс тий. Тэгээд дээрэс нь хүмүүс ингээд ямар ч нийгэмд хин нэгэнд хамааралгүй өөрсдийнхөө амьдралыг дэлгэж тавьдгийн тий. Одоо ингээд нэг юм сошиал хөгжснөөс хойш хүн хин дуртай өөрийнхөө амьдралыг өөрөө дэлгэж тавьж байгаа болохоор нөгөө талаас бас тэр хүмүүс те дэлгэснийх нь хэрээр л бас чичилж байгаа байхгүй юу тэр чинь ингээд юм гэдэг хоёр талтай. Тэгэнгүүт надаа Мари Клод бол нэг тийм хүүтэн хүндээ хатуу эмэгтэй шиг санагддаг. Милан Кундерэг уншихад тэгэнгүүт яг одоо энэ нийгэмдэр
хөрвүүлээд тавих юм бол Marie Claude-ыг Франц араар нь тавилаа гэдэг нэг пост тий Facebook дээр одоо хин нэг бичжээ. Marie Claude өөрөө ч юм уу тий бичлээ. Франц намайг араар минь тавьчлаа. Энэ Сабина гэдэг нэг зураач эмэгтэйтэй гэж пост бичлээ. Тэгэхэд хүмүүс яг тийх байхгүй юу? Чи өөрөө аста нэр хатуу тий чи өөрөө хүүтэн хүндий чи өстэй уян налахаа яасан исэн эхнэр эзэгтэй шиг байгаагүй учраас л чамайг араар шин тавьж байгаа. Гэдэг нэг үнцэг байна. Тэгэнгүүт Франц дээр бас ингээд Marie Claude юм болохоор чамайг ингэж байгаа гэдэг үнцэг байхын хажуугаар Франц болохоор араар нь тавьж байгаамаа гэдэг үнцэг яагаад гарч ирэхгүй юм бэ гэж надад санагдаад байгаа байхгүй тий. Яг эсэм дээр Marie Claude-оос биш Франц зүгээр Франц болохоор л Сабинатай араар тавьж байгаа байхгүй юу. Эхнэрээ. Тий яг үнэ. Тий. Анхнаасаа ер нь бол Франц болохоор л Marie Claude чиг эхнэртэй болж байгаа байхгүй юу. Ер нь бол Франц байгаагүйсэн бол Marie Claude яг өөртөөгөө таарсан дээр өөрийнх нь ертөнцийг ойлгохоор өөрийг нь гоё нээж өгөхөөр эр хүнтэй учирч байсан юм л хэлж мэдэхгүй шүү дээ. Мэдгүй шүү дээ. Дэн тэр хоёр тэгээд цаашдаа хичнээнсээ хаамлах байсан юм блэ. Хинч хэлж мэдэхгүй. Яг тэр өнцгөөс нь зохиолч хөрөө мэдсэн бол бас гоё юм гарч ирэх л байхсан байхгүй юу. Тэгэнгүүт Франц болохоор нь яг эрэгтэй хүмүүсээр бас энэ юм надад байдгүй юм шиг санагдах байхгүй юу. Нэг бат юм уу, болт юм уу те. Бат болохоор араар нь тавьж байгаамаа. Их нэртэй нь ямар ч хамаагүй. Бат зүгээр навшээсэн болохоор үнийг араар нь тавьж байгаа тий. Болт угаасаа хүчирхийлэгч байсан учраас эхнэрээ зодож байгаа. Тий. Эхнэрэндээ хичнээн гой сайхан эмэгтэй байна уу? Ямар ч төвч хамаагүй. Эхнэр нь гой сайхан эмэгтэй байлаа гэд тэр эхнэрийг хардах хэрэг байхгүй байхгүй тий. Тэгэнгүүт тэр асуудал Батад байна, Болтод байна, Францд байна гэдэг тэр үнцэг ер нь манай нийгэмд ерөөсөө гарч ирдэггүй юм шиг байдаггүй юм шиг санагдаад байдаг. Тэгээд эмэгтэй хүмүүс нэг тийм үйл өртөл амьд тийм шиг надад санагддаг та. Юу ч болсон те эмэгтэйчүүд маань жоохон тиймэрхүү байгаад байдаг. Антаа ингээд саяхан юу яасан байхгүй юу? Би нэг подкаст сонсч байсан юм аа. Тэгээд тэгсэн чи одоо ингээд нөгөө нэг эр хүний өөрийг хариуцлага гэдэг зүйл те эмэгтэй хүнийхээс багтаад ирэхээр автоматар эмэгтэй хүний хайрлах, хүндлэх мэдрэмж буурч эхэлдэг. Тийм учраас эрэгтэй хүн зориудаар хариуцлага илүү байлга. Зориуд үүрч байгаа ажлаа илүү их байлга. Одоо яг ингээд эхнэрийнхээ хийж байгаа ажлыг өөрийнхөө хийж байгаа ажлаа бүгдээр ингээд чагсаа бичээрэй гэж байгаа байхгүй юу? Тэгээ яг ингээд нэгнгөө бичээд үзэнгүүт эхнэрийнх чинь их байвал өөрийнхөө нэм тий зориуд бүр нэм хүүхдээ усанд оруулах тий тэр подкастыг эрэгтэй хүн ярьсан байсан. Тэгээд зохиомлоор тэрийг нэм. Тэгээд тэрний дараа эхнэр чинь автоматар таныг хүндэлж эхэлнэ. Тэгэнгүүт хүндлүүлээд ихэрсэн нөгөө эрэгтэй хүн чинь буцаагаад одоо эхнэрээ одоо хайрлах ч юм уу те энэ ингэж нэг юм зөв тойрогтой ордгоо гэдгцээс аахгүй юу. Эрэгтэй хүмүүс ингээд бас те надад бас айгүй ихтэйг санагддаг байхгүй юу. Би өөрийг хайрлуулцлагыг яг үнэ ихэд тоолж байгаа юм уу? Өөрийгөө яг юу хийж энэ эмэгтэй яг юу хийгээд ингэж олж харж чадж байгаа юм уу те? Тийм эмэгтэй хүмүүс бол яг үнийг ихэд ихэнх нь нөхрөө хүндэлдэг штэ. Эхлээд бол хүндэлдэг. Гэтэл яг ингээд үнэхээр тэр ихтэй ингээд залхуураад гівтэд байвал те. Яг ажиллаа хийж цагаал да ажиллаа хийж байгаа боловч гэрт орж ирээд тэр ихтэй яг юу идэв те. Гэрт орж ирээд эмэгтэй хүн мянган ажил хийж байгаа тэр ихтэй хүн тэнд ингээд зурагтаад хараал байгаа байвал тэр утгагүй. Тийм хамт нөгөө нэг хогийг гаргаад асаач аяганыг угаач тагсаа өдөр нэг хоол ичихтэй тийм ангуул автоматар эмэгтэй хүн нөгөө эрэхтэйгээ хүндлээд эхэлдэг гэж байгаа байхгүй юу. Энэ зүгээр ингээд бүр юм сэтгэл зүйн бүр томьёо гэж байгаа байхгүй юу. Тэрийг одоо харуул те Франц тэгээ тийм байж чадаагүй л нэг тийм жишээл байхгүй те. Хэцээц. Надад бас ингэж санагдлаа сая. Одоо дахиад үзье. Миний датад үрж ийн гэж байх уу? Биш ээ. Багтаамж байхгүй шүү дээ. За одоо нэг ингэ яриад үзье. Надад сүүлийн үед ингэ санагдаад байгаа байхгүй юу? Чинээсээ ярьсан дээр чи надад санаанд орлоо. Би бас ингэ ер нь бол ингэ бүх юм угаасаа хоёр талтай юм байна гэдэг дээр л ер нь сүүлдээ би бууж байгаа. Тэнгүүд угаасаа эмэгтэй хүний зөв бурууч хоёр талтай, эрэгтэй хүний зөв бурууч хоёр талтай. Тэгээд Гэхдээ
Гэхдээ би бас тэрэн дээр эргэлзэж байна. Ингээд эмэгтэй хүмүүс яг тэгдэг болов ер нь эртээ гэхдээ одоо бодоод хахаар би энэ номыг унсны дараа илүү ботход надад ингээд нийгэмд ер нь ингээд хайранд ханд цаддаггүй эмэгтэйчүүд маш их байдаг юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тухайн эрэгтэй үг нь өөрийнхөө чадлаар хөдөлмөрлөөд өөрийнхөө чадлаар эмэгтэйгээ хайрлаад амьдралаа авч яваад байдаг. Эмэгтэйчүүд нь ерөөс ханд цадахгүй байна. Нэг талаараа. Надад энэ үнэн юм шиг санагддаг. Тэгээд одоо би бодож байгаа байхгүй юу? Бат тий. За Бат Туяа хоёр байлаа. Энэ хоёр хамт амьдардаг. Нэг нэгэндээ хайртай байлаа. Бат ингээд өөрийнхөө л хайрладаг Туяаг ажил хөдөлмөрөө хийдэг тий. Гэртээ ч гэсэндээ ингээд нэг айтайхан байх гэж хичээдэг. За ингээд эмэгтэй хүний тэр хөдөлмөрийг бардгуу маа гэхэд Бат бол ингээд гэртээ ирээд ямар тааш нэг Туяагийн хилүүлэлтгүй тий. Нэг хогоо шүрдчихдэг, аягаа угаачдаг. За хогоо гараад асгачдаг ч юм уу тий. Нэг завтай өдрөө амарч байгаа өдрөө хоол идэх ч юм уу тийм байлаа. Тэгтээ Туяа тэрэнд юусаа ханддаггүй. Тийм байгаа. Тий, тэрийг ингээд үнэлдэггүй. Туяа тэр Батын те хайрлаж байгааг нь хөдөлмөрлж байгааг нь үнэлдэггүй. Тэгээд улам даавардаг. Улам ингээд чистэ ингэхгүй байх, тэхгүй байх, инг тэг гэдэг. Тэгээд уг нь бол Бат ингээд хүндлүүлэх юм а хийгээд байгаа байхгүй. Тэгтээ Туяа хүндлэхгүй байна. Ийм эмэгтэйчүүд яг байгаа юм шиг надад санагдаад байдаг. Яг юу хийвэл хүндлэх юм. Нэг талаасаа үнэхээр хүндэлдэг те тэрэнд ингээд юмыг нь үнэлдэг. Үнэлж ич надаас үнэлж байгаа юмнаас надад хүндлэл гарах юм шиг надад санагддаг байхгүй юу? Альва зүйлийг үнэлж ич эхлээд те би одоо чамайг хараад манай гиннээстэй мундаг та те ийм дээ гэж би тэрийг хүлээн зөвшөөрж үнэлж байгаа учраас би чамайг хүндэлж байгаа байхгүй юу? Тэгэхгүй би ингээд тэрийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй үнэлэхгүй одоо би нэг хүнтэй би болттой амьдарч байгаа гэхэд болд уг нь өчнөө юм хийгээд хахад өөрийнхөө хэмжээнд хийгээд хахад би тэрийг хүлээн зөвшөөрөхгүй үнэлэхгүй байгаа учраас би тэр хүн хүндлэхгүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт надад ийм хүмүүс ийм эмэгтэйчүүд амар их байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр бас эмэгтэйчүүд маань өөрсдөө ажиллах хэрэгтэй. Нэгэн цаг үед надад ч гэсэндээ ийм шинж чанар байдаг юм шиг надад санагддаг байсан учраас би яг энийг бодож тэгээ би хүлээн зөвшөөрсөн байхгүй юу. Эмэгтэй хүнд болон надад угаасаа ийм шинж чанар байсан. Тэгээд энэ маань бас алдаа болсон байна. Гэхдээ би ч юм уу эмэгтэйчүүд маань ч юм уу те туршлагагүй мэддэггүй хүмүүс байгаа. Надад болохоор би яагаад алдсан бэ гэхээр би мэдэхгүй байхгүй тэрэг. Тийм байна. Надад болохоор яг чиний ярьсныг ингээд те би одоо ингээд өөрийнх нь гэр бүлийн кейс дээр ингээд авах юм бол манай ex-husband тий ер нь бол ингээд нэг талаасаа харахаар амар сайн нөхөр ахгүй юу. Тэгэл гэр ажил хийдэг те хүүхдүүд аавдаг нуудаг яасан те. Гэтэ нэг асуудал байгаа штэ. Нэг асуудал байгаа тэгээ чи мэдэн штэ. Тэр асуудал байхгүй л болохоор миний хүндэтгэл төрөхгүйсэн аахгүй юу. Тэр би бүр өөрт нь хэлжсэн заяа. Чи энүүгээр байгаа мянган ажлыг хийгээд нэмэргүй. Тэр асуудлаа л зохицуулаад өг. Тэр асуудал чинь байгаад байгаа болохоор угаасаа миний хүндэтгэл төрөхгүй байна гэж хэлжсэн байхгүй юу. Магадгүй одоо нэг энэ хүн болгоны те өөрөө нэг хүндлэх мэдрэмж гэдэг одоо үн цэнийх нь одоо суурь нь өөр зүйл дээр тогтдог байж болно. Тий одоо юу мэдрүүл одоо тэр эмэгтэй үн цэнтэй мэдрэмж мэдрээд тэр эрэгтэй хүндэлтэй тий тэр нь бас өөр байх боломжтой. Миний өнцгөөс талбал те би ягаа салсан гэхээр нэг л асуудал байсан. Гэтэл яг үнийг хэлэхэд яг хөө гэтээ тэр яасан яг суурьшилгаан биш юм байна л гэж би бодсон л да. Эргээд харахад бол өөр бас амжирсан нэг зүйл байсан. Гэтээ тэрийг яриад яг хөө ер нь бол яг надад бол ингэж харагдаж байгаа байхгүй юу? Үнэ. Надаас хүн болгоны суурь асуудал өөр байдаг юм шиг санагддаг. Тийм угаасаа тиймч байх. Тэгээд тэрнээс гадна үндсэн л юмнууд дээр бол ингээд бүх зүйл угаасаа хоёр талтай. Тий. Эрэгтэй хүмүүс маань нэг талаасаа тий ингээд одоо юу агаад байгаа байхгүй юу? Би бас ярих гэсэн юм а санчлаа.
Одоо энэ оршихуу гэдэг чинь тэр чигээр ахуй байгаад байгаа байхгүй юу? Аха. Тийм. Одоо энэ Мелан Кундэрагийн те төвчгөө аргу хөнгөө оршихуу гэдэг чинь хүний оршихуу гэдэг чинь нэг талаас ахуй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд түрүүн чи нөгөө нэг тодруулсан хэсгийг уншсан штэ. Зовлонтой. Аха тийм. Нэг өгүүлбэр уншсан да. Тэрэн дээр надад ингэж санагдсан байхгүй юу? Ер нь бол одоо ийм хайр дурлалын харилцаа, хосын харилцаа, хүн хоорондын амьдрал те хамтдаа туулах энэ одоо туулж барах энэ амьдрал одоо бид нар хин нэгэнтэй л туулж барах гэдэг нь шүү дээ энэ амьдралыг ганцаараач барж болно. Хүний сонголт. Хин нэгэнтэй туулж барах гэж байгаа тохиолдолд бид нар маш газардлагатай байх хэрэгтэй хайр дурлал дээр. Энийг бас хуйлаа ингээд цааш цаастайхаа номон дээр энийг бас бүр ингэж дэлгэрүүлээд гоё нарийн ярьж болно. Жишээ нөгөө нэг хайр маяр дээр Прихтийн хайр маяр дээр ярьж болно шүү дээ. Би бас Прихтийн хайрыг уншаад Кундераг ч гэсэн уншаад надад тийг санагдчихсан байхгүй юу? Нэг талаасаа бас энэ хайр дурлалд романтизм маш их саад болоод байна. Нөгөө талаасаа хит бас романтизмгүй байж болохгүй байгаад байна. Тийм. Энэ ингээд маш баланстай зүйл байх хэрэгтэй байна. Нэг хэсэг бол нөгөө бас бүр энэ уран зохиолын романтизмын үед ч юм уу те 18 19-р зуунд ч юм уу романтизм ид дэлгэрээд од болж байгаа үед энэ бүр ингээд хавтгаарсан юм шиг надад санагдаж байгаа байхгүй те. Хавтгаарсан. Одоо болохоор бүр романтизмгүй хайр дурлалтай болсон маа. Орчин үеийн нэг юм. Тийм. Яг тийм болчиход байгаа байхгүй. Тэгэнгүүт надаа ингэ санагдаад байгаа. Романтизмгүй байна гэдэг өөрөө амар сонир зүйл болчиход байна. Гэхдээ бүр ингээд романтизм бүр хит хавтгааруул энэ ахуй гэдэг энэ зүйл чинь энэ газартлах чинь өөрөө бас ингээд амар сонир зүйл болчихж байгаа хгүй асуудал болчихж байгаа хгүй тий. Тэнгүүд зовлон гэдэг чинь түрүүний өгүүлбэр чи юу гэсэн байлаа да. Ямар ч яг тэр миний бодож исэн тэр үзэл санаатай маш их нийлж исэн юм аа. Тохирж исэн. Зовлонгийн хүнд гэдэг тэгэхээр амьдралын хамгийн хурц амт шимт ажээ. Зовлон дарагдах тусам бидний амьдрал газарт бууж илүү бодтой илүү үнэн болдог. Тийм. Тэгэхээр одоо бас нэрээ энийг бас ингээд орчин үеийн залуусын амьдралтай одоо бид өөрсдийнхээ амьдралтай холбож үзэхээр бид нар ерөөсөө амар зовх дург болцсон. Тэр номер 1 үнэн. Энэ ажил амар хэцүү байна гарлаа. Энэ хүн амар токсик юм бэ саллаа. Ерөөсөө тийм болцсон те. Тэр охинтой нийлсэн чинь тийм юм байлээ найзлахаа болцсон. Энэ бол ингээд те нөгөө буддизмын 4 үнэн байгаад байгаа шүү дээ те. Зовлон гэдэг үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос ангишрах хүний яас хийсэн гэдэг нэг юм 4 үнэн байгаад байгаа шүү дээ. Зовлон гэдэг өөрөө үнэн зүйл байгаад байгаа байхгүй те. Гэхдээ бид нэр зовлон гэхдээ заримдаа надаа ингээд зовлонгийн хүнд хөнгөн харилцаа адилгүй шүү дээ. Бид нэр ингээд заримдаа асуудлыг хитрхи хүндрүүлж өөрсдөө зовлон зохиодог юм шиг санагддаг. Заримдаа надаа зовлон тийм хүнд байх албагүй юм шиг бас санагддаг. Тийм. Зовлон амар хэцүү байх албагүй юм шиг санагддаг. Ганц үнэн гэвэл зовлон байх нь үнэ. Тэгээд оршихуу гэдэг чинь угаасаа ахуй. Тэгээд би энэ амьдралд би бас ер нь байнга л энэ үгийг хэлдэг те. Энэ амьдрал бид нар энэ амьдралын дүрмээр л амьдрнаа тий. Бид нар энэ амьдралын дүрмээр л бид нар тоглосноо тий. Энэ амьдралын дүрмийг бид нар дааж мөрдөх хэрэгтэй, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд тэр амьдралын дүрм чинь ерөөсөө тэр чигт ахуй байгаа байхгүй. Тэгээ хосын харилцаанд ийм нэг жижиг сажиг ахын гэрүүлүүд маш их гардаг штэ. Тий. Чи ингэсэнгүү, би тэгсэнгүү, чи хогоо асгасангүү, би аяга угаасангүү гэдэг. Ийм хэрүүл мэрүүл амар их гардаг. Энийг бид нэр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ер нь бол. Тий, ер нь хүлээн зөвшөөрөөд тий. Тэгээ энийг хуваарлалт ярилцах тэгээд асуудлаа урдаа гаргаж тавь. Асуудлаа урдаа гаргаж тавь. Чи том би их биш. Тэрэндээ биш те. Чи ихтэй би эмхтэй. Би айл гэрийн толгойлогч юу яасан. Тэр ерөөсөө бишээ те. Зүгээр ахуй асуудал чинь урд нь байгаа нь үнэн байхгүй юу? Тэрийг чи том би жижиг би эмхтэй хүн болохоор гэхгүйгээр зүгээр л тэрийг хоорондоо ярилцаад ойлголцоо сайхан хийчихээ. Тэгээд жоохон газартлахтай байя бүгдээрээ тий. Газар дээрээ бууж ирээд хайр дурлалд идэх чинь зовлонгоо харьяа. Зовлонгоо харьяа хайр дурлал гэдэг чинь угаасаа ахуйтай орооцолддог зүйл байгаад байна. Тий. Тэгэхээр тэрийг бүгдээрээ сайхан даван туулъя. Бас ингээл токсик моксик гэдэг үгээр далайлгаад тий. Юу юуны тухайн төрөлгөө хоорондоо битээ салаад байгаа чи. Харин тий яг үнэ юуны тухайн төрөлгөө салахгүйгээр тий. Салахгүйгээр асуудал гэдэг чинь шийдэгддэг байгаад байгаа байхгүй юу? Тий асуудал шийдэг. Асуудал зовлон хоёр чинь баг үнэн юм биш үү те. Нэг утга агуулгатай юм шүү. Асуудал байх нь үнэн. Асуудлаас ангиж байгаа нь. Бодтой сургаалыг орчин үеж үлээл.
Бараг тэгэх гээд байгаа юм биш үү те. Надад тэгэж санагдаж байна. Тэгээ би тэрийн нэрээр ярих гэжсэн юм гэмдэрээ. Наад чинь айгуу гоё яг л одоо ингээ подкаста дуусгамаар сайхан өгүүлбэр байна. Тий. Эцэст нь ер нь тий би бас айгуу санал нийлж байна. Тий. За хоёулаа чи ингээд цаг 20 минут битсэн биз дээ. Тийм байна. За ингээд дараагийн дугаараараа тэгээд тийм бит хоёр 7 хоногт нэг дугаар хийх амбицтай байгаа. Тийм чадахгүй л 10 хоногт нэг. Чадахгүй л 10 хоногт нэг тэгээд бит хоёрыг гоё сонсоорой. Тэгээд өөрсдийнхоороо бит хоёрын одоо энэ номыг ярьж те өөрсдийнхөө өнцгөөс ярьсан нь яг энэ ном юм гэсэн үг биш. Хүн болгон тухайн номыг өөрсдийнхоороо тайлж уншин те өөрсдийнхоороо өөрсдөө тусгаж хүлээж авдаг учраас гоё бас ямар ном яриулмаар байгаагаа те тэгээд энэ номыг уншсан бол энэ номыг та нар бас юу гэж бодож мэдэрсэн бэ санц ирсэн бэ гэдгээ хуваалцаарай. Тийм комент хэсэгтээ хуваалцаарай те хүн болгон номыг өөрөөр тайлж уншин өөрөөр мэдэрнэ өөр амьдралын те одоо туршлага experience санаанд нь орно те тэр болгоныгоо одоо тэгээд хуваалцаарай. Тэгээ бит хоёрын болвол бит хоёрын л үнцэг шүү гэдгийг бас те санаарай. Тийм тэгээд бас нэг юм хэлэхэд одоо бит хоёр ер нь аль бас энэ подкастаараа бит хоёр чинь ингээд найзууд шүү дээ. Тийм тэгээд хоёулаа ном зохиол унших дуртай бас ингээд бичихтэй ийм амбицтай хүмүүс байгаад байгаа учраас бит хоёр аль болох номыг ингэж зохиолчтой нь холбож те дөрүүдийн задлч юм уу тэгэж явандаа ярих номнуудаа улам гоё тэгэж нарийн ширээ юмнуудыг ярьж гоё бичих суурьтайгаар тэгэж ярих гэж зорино хичээнэ гэдгээ хэлмээр байна. Өөр чинь би сая юу хэлэх гэж байлаа нэг юм хэлэх гэж аваад мартаад хадуураад явчлаа. Тийм байна. Тэгээд бас ингээд номтой холбогдуулаад одоо жишээ нь энэ дугаар дээр бит хоёр энэ төвчөө аргагүй хөнгө оршихуу гэдэг ном чинь ерөөхдөө юм хосын харилцаа хайр дурлал те хүнээ амьдрал оршихуу ахуйн тухай юм ном байгаад байгаа штэ. Тийм болохоор бит хоёр яг энэ тойрог базаад өөрсдийнхөө амьдралын сонин сайхан те амьдарч байгаа нийгмийнхаа хайр дурлал залуучуудын хоорондын харилцаа ч юм уу те энэ сэдвүүдийг өөрсдийнхөө өнцгөөс бас ингэж хоорондоо ингэж ярьж байгаагаа та нарт хуваалцахыг хүссэн шүү. Тэгээд ер нь дараагийнхаа номнуудаа ч гэсэндээ яг тухайн агуулгад нь тааруулж те тэр тойргоос салахгүй байхыг хичээж тэгэж ярьдаг болгоё. Ер нь подкастынхаа концепцийг ер нь тэгж базаад бит хоёр ярьсан тий. Тэгээд одоо ингээд те бит хоёроос өөр ч одоо амьдралын experience-тай хүмүүс ээж болно шүү дээ тий. Би ингээд 40 гарсан хүн өөрөөр харна, 18 та хүн өөрөөр харна тий. Нэг 20 эдтэй залуу бас шал өөр өнцгөөс харна тий. Бит хоёр бол тэгэлээс өөрийнхөө л өнцгөөс үзэн харснаа л ярьж байгаа. Тий. Ном гэдэг чинь тэгээд маш сайхан зүйл. Номын талаар хүмүүстэй хуваалцна гэдэг надад бас их гоё санагддаг. Тэгээд одоос ингээд яг уншсан номоо ингэж нөгөө хоорондоо ярьсан чинь маш гоё байна. Бас бичгээс илүү зүгээр зургийн дараа хуваалцахаас илүү ярих ингээд бас бүр яг ингэж бүрэн дүрнээр илэрхийлж байгаа юм шиг өөрийнхөө илэрхийлхийг гаргаж байгаа юм шиг санагдаж байна. Сэтгэлээ хөдөлсөн мэдрэмж те. Сэтгэлээ хөдөлсөн санагдаж байна. Одоо яг нэг юм дутаад байсан юм хөгдөж байгаа юм шиг санагдаж байна. Би бас ингээд ном уншичаал ягаа хүнтэй ярихээсаа энэ ном өстой гоё байна даа гэж хүн боддог байхгүй те. Ярих хүн данч цөөхөн байдаг. Гоё яана. За баярлаа. Ингээд баяртай. За баяртай байна. Софи баярлаа. Гинэдэ баярлаа.